гэр хорооллын дунд Чингис хааны үр соёлын музейг байгуулж байлаа. Энэ бол ерөөсөө Монгол хүн хийсэн гэхдээ би бол энэ дэмж хожиж нэг энэ зураачийн уран бүтээлийг хадгалж байгаа хүнтэй уулзуулахаар бэлтгээд байна. Ингээд та эх орны гайхамшиг харин энэ дугаараа бид Монгол улсын тэргүүн шадар сайд Арц намын дарга Норвегийн Алтан хуйхайн өрөөнөөс хэлж байна. Өнөөдөр бид цуглуулгын хаан гэгддэг маркийн тухай өгүүлэх гэж байна. Тэр дундаа Монгол марк. Орны гайхамшиг төзмөрүүд маань далны сэлбэрч Бат тухай урлагаас үргэлжилж байна. Тэгэхээр өөр ирэхгүй хөдөлгөөнийг даваатай нийлүүлж ямар гайхамшигтай урлагийн бүтээл болгосныг та бүхэн 60 минутын турш үзэх байгаа. Улсын хурлын эрхэм гишүүн Бачаруулын Батбаяр өөрийн хөрөнгө, өөрийн санаачлах, одоо Монголын төлөөх зүрх хүүхэнд гэсэн маш сайхан үзмэртэй үзэсгэлэн гэнэсэн соёл судлаач Санчиргаангийн сайхан цаг наргүй хөдөлмөрийн бүтээлийн цаг урлаганд хүрэлцэн ирээд байна. Ингээд энэ Аюушийн Үлзий Баатар хэмээх уран баримлч залуу маань өнөөдөр би таасан уран бүтээлийн үзэсгэлэн уран зургийн галерейд гаргаад байна. Бас айл гэр болгонд байдаг, авдар сав болгонд байдаг цоожны ариун цуглуулгатай хүн байна. Ингээд хотоос 1500 км-ийн асд байгаа зөмрүүд нэвтрүүлэг Монгол төрийн ариун голом тулсан төрийн орноос та бүхэнд хүрж байна. Өнөөдөр бид алс баруун хязгаараа Совд аймгийн Мөнх хайрхан сумаас Улаанбаатар хотод ирсэн Урайхан ясны Амархан сайн байна уу эрхэм хүндэт үзэгчдээ. Соён гэгэрүүлэгч телевизийн гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлгийн оны отгон дугаараа та бүхэнд хүргэж байна. Соёл гэгэрлэр сэргэн мандан нураатай манай соён гэгэрүүлэгч телевиз монголчуудын агуу их өв соёл, түүх, уламжлал, ховор сонин, цуглуулга, хосгүй нандин үзмөрүүдээр аялуулдаг гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлгийг 4 жилийн турш та бүхэнд хөтлөн явууллаа. Эх орныхоо өнцөг улам бүрт очиж аймаг орон нутгийн музейнүүдээр аялаж гайхамшигтай сайхан ховор сонин цуглуулгыг та бүхэнд дэлгэн харуулж мөн өөрийн зардал хувь хүний хөрөнгөөр болсон олон сайхан музейнүүдээр аялаж гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлэг мань 2014 оныг ол зомог дүүрэн жаргаж байна. Хөх морин жилд гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлэг эрхэм үзэгч та бүхнийг соёл гэгэрэл төтөлсөн олон сайхан дугааруудыг хүргээд оны отхон дугаар шинэ жилийн баяр тохиож байгаа учраас нэгэн сайхан үзүүштэй гэрэл гэгээтэй аз жаргал дүүрэн нэвтрүүлгээ та бүхэнд хүргэх гэж байна. Шинэ жилийн баяр, шинэ оны баяр, зул сарын баяр. Энэ бол хүн дөрлөгтөн даяарын баяр. Дэлхийн 7 дүнчүүрхэн энэ бол 2 он зааглах мөчөд өмнөх ажиллаанд үгнэж, шинэ оноон өгтөж, хоорондоо догтлож, ойр дотн байгаа хайртай сайхан хүмүүстэйгээ шинэ оныг өгтөж, ирэх ондоон эрүүл энх саруу сайхан байхын өрөөлийг тайлбардаг. Тийм ч учраас шинэ жилийн баяртай холбоотой ховор сонин цуглуулгыг хүн дөрлөгтөн анх үүссэн цагаасаа эхлэн хийсээр иржээ. Тэр дундаа соёлын харилцаанд орж монголчууд төдийгүйд олон улс оронд хамгийн чухалд тооцогддог ил захидал, марк, дугтвэ, тэмдэг, мэндчилгээн дээр ч гэсэн шинэ жилийн баярууд арилшгүй улам өрөөн үлдээсэн байна. Ингээд Монголд ховор сонин цуглуулгатай олон сайхан хүмүүс байдгийн дотроос өнөөдөр та бүхэнд Эрдэнийн очир хэмээх цуглуулагчдын нийгэмлэгийн тэргүүн төвдөнд орчтой уулзаж үнэнхүү ховор сонин цуглуулгаар аялах болно. Монголчууд өрн ярьдаг бидний хамгийн сайхан шинэ жилийн баярууд өмнө байж 50-аад оны шинэ жил, 60-аад оны шинэ жил, 70-аад оны шинэ жил, 80-ад оны шинэ жилийг эргэн санахад ямар гайхамшигтай байсан бэ хэмээн дор өрнөнд дурсан ярьдаг. За нарийнхан утсанд хөвөн хэлхэж эсвэл Оросоос авчирсан цөөхөн хэдэн цаагаан дор үнэ булаалдан өөрсдийнхөө номин ногоон гацуур дээр зүүж мөн маш үнэтэй ч гэсэн ховор өнгөлөг тоглоомуудаа шинэ жилийн гацуур дээр тавин цав цагаан уутанд хийж өгсөн өвлийн өвгний бэлгэн дотроос алим, мандрин, банка гарч ирэнгүүт хүн болгон шинэ жилийн баяр хэмээн хөөрдөг байсан. Одоо хүмүүс яагаад ч юм эргэн дурсаж тэр шинэ он, тэр шинэ жилүүдийг эргэж нэг очиж үзгсэн хэмээн дор үнэ ярьж байгаа юм. Миний гардал гэхэд 1957 оны Бүгд найрамдах Монгол Ард улсын Тээвэр холбооны яамны шинэ жилийн баяр хүргэе гэсэн мэндчилгээ байж байна. Энд цалин цагаан сахлаа намруулсаар Монгол сайхан өвлийн өвгөн хөх тэнгэрээс нисдэг бор морин унан дүүлэн орж ирж байгаа нэгэн сайхан бэлгэдлийг багтааж эдүүгээс 50 жилийн өмнөх 1957 оны энэ л одоо гайхамшигтай сайхан мэндчилгээ гэхэд тухайн цуглуулагчийн хамгийн үнцэнтэй он жил өнгөрөх тусам улам үнэлэгдэх ховор сонин цуглуулга болж байгаамаа. Энэ мэдчлэн биднийг ор мөргүй байхад бидний залуу үе хүүхдүүдийг энэ ертөнцид ирэх бараа сураг тэмдэгчгүй байхад шинэ жилийн баярыг өнөөдрийг бидэнд авчирч өгсөн агуу сайхан улсууд тэмдэглэсээр ирсэн байна.
Ингээд гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлэг оны отхон дугаараараа Монгол улсад хэвлэгдэж байсан ховор сонин цуглуулга тэр дундаа шинэ жилийн сэдвтэй холбоотой ил захидал марк мэндчилгээг үзүүлэхийн өмнө 1964 онд тухайн үеийн эстрадын амьд домог болж дуулагдж байсан гэрэлт одын дуусан шинэ жил хэмээх дууг энэхүү алтан бензин дээр бичиж үлдээснийг сонсгох болно. Алтан хуйгийн хөгжим давгдоржийн шүлэг энэхүү дууг тэр үеийн залуучууд дуулж шин ном болоход бие биентэйгээ догтлон мэндэлж шинэ жилийн баяраа угтаж байсан байх нэ. Мэдээж ийм гайхамшигтай түүх одоо бидний үеийн залуучуудын ярьдгаар сайхан ностальжи дурсамжуудаар өнөөгийн сэхэднүүд амьсгалж өөрсдийн шинэ жилийн хамгийн өрнөн он жилүүдийг хөөчлөн ярьдаг байгаа. Заягуу дуулж шинэ жилийн баяраа угтаж байсан байна. Ямар сайхан тайван амгалан илүү дуу одоо эффектгүй натурал сайхан дуу байсныг та бүхэн бол анзаарсан байх. Энд байгаа бизнес тоглуулагчийн төр өнөөдөр бол эргээд дутаад домог болсон мэт санагдаж байна. Одооны залуучууд бол iPad хөгжим дээрээ, DVD-ийн дээрээ шинэ үеийн техник ашиглан хөгжмийг сонсдог болжээ. Ийхүү техникийн дэвшил хүн төрөлхтнийг нүд өрөмхийн зур одоо гайхамшигтай сайхан хөгжил дэвшилд авцарч байгаа хэдий ч он жил өнгөрөх тусам бидний алтан үеийн дурсамжууд хуучны сайхан зүйлсүүд улам өнд орсоор байна. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. The bells on bobtail ring, they make our spirits bright. What fun it is to ride and sleigh. Тухайн үеийн шинэ жил ямар байдаг байсныг тэр үед сургууль сурж байсан улсууд бүгд мэдэх бах. Монголын сарын ээж нийгэмлэгийн тэргүүн Баточиргой өнөөдөр бас надтай ажил хэргийн яриа өрнөж яваад бид хоёр шинэ жилийн тухай саман сургийн хуульч дэлгэж байлаа. Та юу хэдэн онд төрсөн бэ? 1951 онд төрсөн. 51 онд төрсөн, 61 онд 10 нас хүрч исэн байна. Хамгийн анхны ухаан орж явах үеийн шинэ жилийг нэг дүрслэж манай үзэгчдэд хэлээч. Би хамгийн анхныхаа шинэ жилийг 1-р ангид эхний хагас жилээр онц сурч өвлийн өвгнөөс бэрэг авч байсан 1959 оны шинэ жилийг сайн санаж байна. Тэр үед 8 настай байсан. 8 настай. Тэгээд тэр үеийн өвлийн өвгөн гэдэг маань бол одоо том өстэй, дээлтэй, өнөг нь лов узан малгайтай, монгол гуталтай их сүрлэг бараг аргагүй л том. Одоогоор зөөрлөн хэлэх юм бол ясна мөнх цастай тэр том уус сүрлэг сайхан өвгөн орж ирж хөөхөд бидэнд үнэхээр хүндэтгэх тийм сайхан сэтгэлийг төрүүлж байснаас эхлэе гэж бодож байна. Хоёрдугаар би өөрөө өмнө аймгийн хүн учраас тэр үед сүлд модны модыг бол одоо тухайн үед уулынхаа хонин арц, ямаа арцаар одоо эмхтгэж хийдэг. Горвон сайхан уулын арцаар хийдэг юм л байж тээ. Тэгээд Нью-Йоркийн чимэгдлийн хувьд бол одоо хуучнаар Зөвлөлт Батусаас ирж байсан том одоо энэ дээр юу шууд хөшүүр зүйтэй. Тэгээд тийм том одоо гардна барж гар одоо өнгөтэй. Тэгээд одоогийнхоор шилэн чимэглэл. Шилэн чимэглэлүүд. Ерөөсөө маш нандин, унаалал хагарах тийм ээ. Одоо зүгээр пиавар хог хаягдлыг ашиглаад ч гэсэн дахин боловсруулад хийж гин гэж шүү дээ. За өөр нэг зүйл бол цаасан гэж хийдэг байлаа тэр үед. Тэр үед ер нь иймэрхүү цаа байхгүй байсан болоод хэлчихсэн байна. Цаач байхгүй шүү дээ. Энийг л орлож ийн гэсэн үг. Тэгээд одоо энэ чинь бид бас энэ өнгийн цаасаар гурил чанаад л тэгээд цаасан нэг хөөхтөд бол 1 м-с 3 м цаасангийн чий гэдэг даалгавар өгдөг. Тэрүүгээр л одоо сургуулийн маань тэр гинжийг харахад бол маш сайхан нэг цэгэргийн цэнхрээ нэгийг ногооноор гээд өнгөөр алгалуулаад хийсэн тэр сайхан цаасан гэж бол одоо ч гэсэн тодхон санагдаж байх юм. Нөгөө талаар агаарын шаар гэж одоо үлээдэг шаарууд.
Тэр үед үл ихтэй хатуу байж. 50-аад оны үед бол шаар бол гарцсан байсан тийм ээ. Заримд ногоон эрийн шаарч байх, сулгаа өнгийн шааруудч байх. Тэр шааруудыг хийгээд үлдээдэг. Мөн түнс модон дараа хөвөн авчаад цас буус модноор буусан цас ингэж сэвсэтэн тавиад ингээд явдаг байсан. Бэлэг юу өгдөг байсан юм бол одоо олон мэлбэг болсон одооны хүүхдүүдэд шинэ жилийн бэлгийг бас харж байхад бол сургууль дээр нэцгэх нь авчиж өгөө тэгээд өглөө өгнөр өгүүлж харагддаг юм байл л те. Тэр үед бол танд чивэл ямар бэлэг ирж байна? Надад бол одоогоор бодоход бол А4-ийн цаасны хэмжээний нэлээд зузаан цаастай. Тэгээд дотроо аялимтай өнөө 20 тэр үед хамгийн олддог ластичко гэж. Тэр одоо гэл хараацаа чихэр. За тэгээд дээр өнөө золготой күлүүч гэж алтан рейс гэж одоо байдаг. За тэгээд өнөө хар чав хатсан яавлаг бас дээр нэмэгдээд өгөгддөг. За мөн одоо хүүхдийн бичээн ордог тухайн үед авахад бол одоо ингээд тэрхэхэд бол нэлээд том дүүрэн бэлгэл одоо өвлөө өгөн. Дандаа л идэх юмтай ингэж өгдөг байсан. Онц сурсан хүүхдүүд бол сургуулиас өөр бэлэг өгнө л дөө. Өвлөө өгний бэлэг нь бол тийм байсан. Онц сурсан хүүхдүүдээ та одоо тэр үед ямар сурч ирсэн? Онц сурсан хүүхдийн бэлгээр нь авч юу? Авалгүй яг би чинь одоо онц сурсан хүүхдийн бэлэг бол өвлөө өгнөөс ингээд байхдаа шавч байсан, дуунаа гэдэг байхдаа шавч ил байсан. Тэгээд тэр үе одоо бэлэг бол их сонин бэлэг байж та одоо бодоход бол 12 мөнгөний дэвтэр гэж туул шугамтай дэвтэр гэж ярьдаг, дөрвөлжин шугамтай дэвтэр гэж ярьдаг. Тийм дэвтрүүд дээнд гар нүрийн алчуур, намуу цэцэг саван гар нүрийн саван. За бэх гэж одоо тэр үед дөрвөлжин тийм одоо бэх өгдөг байсан. Мөн олон хэрэгтэй хутга өгнө. Тэ өнгийн харандаа. За тэгээд өнөө үзэгний иш мөн гой сайхан үлгэрийн номтой ингэж гардуулж өгдөг. Авахад бол их л тансаг бэлэг. Тэрийг бэлгийг авсан байхад бол ер нь тэр хүүхдийн ёстой хиймэр ном нь бол сэргийдэг барьдаг өгсөн дэвтэр номоос хайрлах нь жижигтэй хэр байж тээ одоо бодоход. Монгол улсын ерөнхийлөгч шинэ жилийн баяртаас онцгой аж холбогдлоо гэж 2 он солигдох мөчөд түүхтүүгээ хэлдэг уламжлал тогтоодоос эдэн хоног үдэж байна. Тэгээ тэр үеийн шинэ жил ер нь ямар ач холбогдолтой баяр байсан. Орсуудыг дуурайж байсан. Энэ бол одоо Монголынх биш ч гэдэг юм уу зарим нь ярьж байгаа. Үгүй зарим нь бол энэ үнэхээр гайхамшигтай сайхан баяр байсан гэж ярьдаг. Тий. Үнэхээр бол орсуудыг дуурайсан гэхээс илүү хамгийн гайхамшигтай сайхан баяр. Ёстой үр хөөхөд 88 настай болсороос 80 настай буурал хүртэл баярлж байдаг. Жилийн дөрөв үйлрлийн хамгийн гоё, хамгийн мартагдсан, хамгийн дурсамжтай тийм сайхан баяр. За түрүүнд өөрөө хэллээ ерөнхийлөгчийн хэлсүүгээ хэлж явах шиг. Тэр үед бол нэг нөгөө хэлэхэд бол тэр аригтан согтуурсан тийм янз янзын байдаггүй. Юу н аль болохоор бол одоо бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Оныхоо ажлыг дүүндэг, сурлага сахилга мэлааж байдаг. Тийм л одоо бүгд л одоо хамгийн гол нь бүжиглэх, цэнгэх, алдаа тутагдлаа бас илчлэн гаргах тийм байсан юм шүү. Өнөө марзан шавгаар гэж одоо тэр айлгшин айд тэр дурандуул гэдгээс ер нь хүүхэд байтугай насан турсан хүн хүртэл айдаг одоо тийм юм байж дээ. Нөгөө талаар гуравт нь бас тэр үеийн баяр нэг голоос багтлан адам гэж хамгийн сайхан юм тэр байсан. Тэр багийг хийнэ гэдэг бол хүний уран бүтээл сэтгэхгүй хөдөлмөр шингэсэн тийм сайхан үйл ажиллагааны гоё зүйл байсан юм да. Тэр багаар бол одоо уран зохиолын мэдрэмж, шинэ тухайн техник ололтыг таниулахад бол их ач холбогдлыг өргө олон нийтэд дэлгэсэн тийм сайхан урлагийн шийдэл. 2014 оны шинэ жил 1959 оны шинэ жилийн оронд 50 жилийн ялгаа байна. Үн цэний хувьд аль нь танд сайхан санагдаж байна? Гэхдээ ягаад ч бидний хувьд мартагддаг учраас бол тэр үеийн шинэ жил бол илүү сайхан санагддаг. Тэр үеийнхээс ялгаатай зүйл нь бол өнөөдөр энэ тухайн техник хөгжөөд чимэглэх юм нь бол их дэлгэрэнгүй болж гял цал юм нь бол гял цал нь харин их байна. Гаднаа гяланцэг тотроо баланц гэдэг нь гэдэг шиг гял цал юм их байж. Тэр үед агуулга сайтай мэдрэмж ихтэй тийм сайхан шинэ жил байсан гэж би бодож. За баярлалаа танд. Ингээд таныг тэр үеийн шинэ жилд аваачих сайхан цуглуулгаар өнөөдөр манай нэвтрүүлэг аялах гэж байна. Монголын цуглуулагчдын нийгэмлэг бас аль биесээр байгуулагдаад байгаа. Эрдэнэ очир нийгэмлэгийн зүгээс өнөөдрийн нэвтрүүлгийг бидэнтэй хамтарч хийж байгаа. Тухайн үе одоо 50-ад оны өвлийн үгэн жишээлбэл ингээл байж юм л да айлт ийм сайхан Орсын ингээд тоглоом байж ах чишээдээ яг 50-ад онд л одоо ёолкны хажууд байсан. Өнөөдөр маш үнцэнтэй цуглуулга болоож байж байна. 1950-аас 60-ад оны тухайн үеийн хайрцагтай ийм сайхан шинэ жилийн тоглоом нь байж байна. Энийг хараад зарим хүн өөрөө ирэхгүй сэтгэл баясаж тэр үеийн сайхан дурсамжийг одоо хуваалцаж байгаа. Энэ ингээд харахад их сайхан ням бай цэгцтэй сайхан сэхэднүүд бол юмаа ингэж авч хөлддөг юм байна. Зарим улсууд нь бол одоо яадаг юм итгэхгүй их л ховортой тооцогдох
ийм сайхан цуглуулгыг бид нар бас нэвтрүүлгийнхаа турш задлж үзүүлэн тэр үеийн тоглоом ямар байж вэ гэдгийг эндээс бид харж мэдрэх болно. Ер нь бол үнэхээр шинэ жилийн баяр гэдэг бол яалтчгүй бидэнд бяцхан гунигт хийсэн шинэ он, шинэ нурсамжийг сөхсөн зүрх сэтгэлийн их баяр байдаг гэдэгтээ хэн ч хэрэгэлцэхгүй байгаа. Ийм сайхан шинэ жилийн нэвтрүүлэг үзмөр хийх гэж байгаа. Танд дуулах гэдэг. Ингээд баярлалаа. Монголын сарын ээж нийгэмлэг өнөөдөр шинэ жил шинэ он солигдох босгон дээр олон сайхан эжийнараа баярлуулад бас шинэ жилийн нэгэн үчиг давтагдчихгүй болгох сайхан ажил хийж байгаа юм байлээ. Таны тэр ажилд мянга үзэгчтэй хамраас амжилтыг өрөөж байна. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. The bells on bobtail ring, they make our spirits bright. What fun it is to ride in... Гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлэг маань ховор сонин цуглуулагчдын цуглуулгаар аялдаг байгаа. Өрхөн үзэгч та бүхэнд санаж байвал бид цоочны цуглуулгаар аялаж байсан. Шинжлэх ухааны академийн хэл зохиолынгийн хүрээлэнгийн судлаач Эрдэнэтийн 3 шуудай дүүрэн цоожийн гаднаас авчирч дэлгэж тавьж байгаад цоож төлхүүрний цуглуулгаар аялахад маш ховор сонин соёлыг биднэрт хэлж байсныг та бүхэн санаж байгаа. Монгол Улсын их хурлын гишүүн Инх хамгаалангийн QR галеригаар аялахад ч гэсэн тэр хүн бол бас өөрийн цуглуулганд Монголын ховор сонин уран зургууд, уран баримлуудыг авчирч бүхэл бүтэн музей нээснийг та бүхэн харж байлаа. Өндөр гээгэн зан газрын өөрийгөө зурсан хөргөөс өгсүүлээд нэн ховор марзан шарвын бүтээл хүртэл тэрхүү цуглуулганд байсныг эрхэм үзэгч та бүхэн санаж байгаа хаа. Мэдээж он солигдож байгаа учраас бид ховор сонин цуглуулганы эрэлд гарч Монголын цуглуулагчдын эрдэнийн очир нийгэмлэгийн тэргүүн төвдөнд орчтой уулзаж өөрийнх нь хувь хүний цуглуулганд шин жил гэсэн сэдвтэ үнэнхүү сайхан цуглуулгааг олж хараад ихэд баярлсан юм аа. За одоо бол захидал бичгээ болж тухайн үед захидал бичдэг байхад бол энэхүү цуглуулга шинэ жилийн хамгийн том билүүгээс нь дамжиггүй юм аа. Тэгэхээр танд юуны өмнө 2 он солигдох мөчөд гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлгийг 4 жилийн турш үзсэн өв соёлтой хайртай сэхэлэг үзэгчдийн хамраас шинэ оны мэндийг дэвшүүлж байна. Та бас манай үзэгчдэд нэвтрүүлэг эхлэх агшинд нийгэмлэгийнхаа зүгээс шинэ оны мэнд хүрэхгүй юу? За баярлалаа. За ингээд 2 он солигдох мөчөрлөө 2015 он аян дэрж 2014 оныхоо ажил үс сайхан багтам сайхан үйл явдлуудаа дурсан цэгэнж ярьдаг баясгаадаг ийм цаг ирлээ. Тэгээд та бүхэнд ч гэсэн нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстэй ч гэсэн шинэ оны баярын мэндийг хүргье. Өнөөдөр үзэгчдэд маань үзүүлэх шинэ жил сэдвт цуглуулга маань ямар хэсгүүттэй байна? За өнөөдөр ингээд та бүхнийг энэ институт дүүсэнд баяртай байна. Тэгээд энэ шинэ жилийн сэдвчилсэн цуглуулгыг бас 4 хэсгээс бүрдэж болох гэсэн бодолтой. Нэгдүгээрт бол Монгол улсад энэ шинэ жилийн чиглэлээр гаргасан шуудангийн марк. За маркууд. Тий. Хоёрдугаарт одоо шуудангийн тогтоонууд. Гуравдугаарт энэ ил захидлууд мөн шуудангаар явуулдаг. Ил захидлууд за мөн хувь хүмүүс албан байгууллагуудын хоорондоо харилцааны маш нандин хэрэглүүр болж сэтгэлийнхаа ил хэмжээг илгээдэг мэдчилгээний одоо хэсэг гэсэн энэ 4 хэсгээс би бүрдүүлж танилцуулъя гэсэн бодолтой байна. За ингээд марк, ил захидал, мэдчилгээ, тэгээд тэмдэг гэсэн энэ шинэ жилийг сэдвчилсэн зүйлсийг манай монголчууд хэрхэн хийж ийснийг та бүхэнд харуулнаа. 90 оноос хойш бол мэдээж энэ бол чөлөөтэй болсон сэтгэлгээний хувьд өөрсдөө чөлөөтэй болсон учраас маш их зүйлийг бас гаднаас авчирч хийдэг болсон. Эхлээд марка үзүүлээ тийм ээ. Монголын марк ер нь хэдэн жилийн түүхтэй тэр хооронд ер нь хэдийн хэмжээний шинэ жил юм гарсан байт юм бол. За сая 90 жилийн одоо тэмдэглэлээ шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь ингээд түүхийн шүүгээд үзэхээр одоо би өөрийнхөө юмыг үзэж яхад бол 1984 оноос яг шинэ жилийн анхны өвлийн өвгөн хүүхдэд бэлэг тарааж байна гэсэн одоо анхных нь юм уу тийм ээ? Сони их хожим юм биш. Энэ одоо Монголын хүүхдийн төлөө фонд гэж Цэдэнбол Пилатова одоо дараа үүсгэн байгуулсан шүү дээ. Тэр үед нь хүүхдийн төлөө фондоос зориулан гаргаж ирсэн 84 оны 3 сарын 1-нд 40 мянган ширхэг хэвлэгдсэн юм марк байдаг. Хүүхдэд бэлэг тарааж байна гэсэн. Тий, өвлийн өвгөн хүүхдэд бэлэг тарааж байна гэсэн. Ийм хөөрхөн өвлийн өвгөн бэлгээ тарааж байгаа сайхан
марк гарч. Тийм Энэ бол одоо шинэ блок жилийн байгаа. анхны. Шинэ жилийн анхны блок гэж одоо үзэж байгаа маа. За дараа нь 1990 оны 1 сарын 1-нд шинэ жилийн мэнд төвшүүлэх гэсэн бичгтээ Сүхбаатарын хөшөөг төрслөн үзүүлсэн. Одоо тэгээд ёслолын буудлага хийж байгаа ийм сайхан маркийг 250 мянган ширхэг хэвлэлсэн. Одоо тэгээд ер нь бол ингээ үзэхээр энэ хоёр марк л одоо яг шинэ жилийн сэдвтэй. Сони энтэй тийм их марк хийж үз яагаад хийгээгүй юм бол та цуглуулагчийн хувьд өгч байна. Бол яг каталогийн хөөхөр одоо ийм хоёр төрлийн л марк байгаа. Цаашд бол одоо шинэ жил хөргөн дэлгэр тэмдэглэдэг боллоо тийм ээ. Сайхан марк гарах байхаа гэсэн бодол байгаа. Монгол маркийн 90 жилийн түүхэнд шинэ жилийн сэдвтэй одоо хоёрхан төрлийн марк байдгийг цуглуулагч нар маань мэдээж олж тогтоосон байна. Ингээд энэхүү хоёр төрлийн маркийг эрхэм үзэгч та бүхэнд бол харууллаа. Dashing through the snow in a one-horse open sleigh. O'er the fields we go, laughing all the way. The bells on bobtail ring, they make our spirits bright. What fun it is to ride in... За дугтуу бол одоо шинэ жилийн тухай дугтуу бол үндсэндээ нэг 20 төрлийн 20 ширхэг дугтуугаар байх шиг байна. Бас цөөхөн юм тийм ээ. Бас зөвхөн дэвтэр Монголын шуудангийн түүхэнд. тий. За ингээд энэ бол 1960-аад оны одоо шинэ жилгээд бичсэн одоо шинэ жилийн сайхан гацууртай нэг сайхан чимэглэлээр чимтсэн ийм одоо дугтуу одоо энэ ард нь бүгд найрамд голорсон холбооны ям зургийг зурсан Дэв баяраа гэсэн тийм ээ. Ингээд энэ 60-аад оноос ихтэй дугтуу байх юм. За тэгээ энэ ингээд түүхийг хараад сэдвчлээд үзэхээр одоо Сүхбаатарын хөшөөг төрслөө үзүүлээд голцоод одоо жишээл нь 1921-ээс 71 он Сүхбаатарын хөшөөг одоо ёслолын буудлагатай үзүүлсэн байна. Энэ бас тэр үеийн дугтуу байна. За энд бас Сүхбаатарын хөшөөтэй байх жишээтэй. Энэ бас нэг 80-аад оны дугтуу байна. Мөн Сүхбаатарын хөшөөн дээр одоо шинэ жилийн мэнд төвшүүлэгдэг яваа бичээд одоо гацаараа хүртэл одоо ингээд чимгэлцсэн. Ийм сайхан одоо ч гэсэн одоо бид одоо тэр төв талбайдаа шинэ жилийнхаа том гацуурыг засч шүү дээ. За ингээд нэг 8-9 төрлийн ийм юу 60-аад оноос хойш тасралтгүй гарсан байна тийм ээ. Тасралтгүй гарсан. Энэ шинэ жилийн бол тэмдэглэлт үйл явдал боллоо. Ингээд бол Монголын одоо шуудан холбооноос гаргаж ирсэн байна. Ингээд сэдвчлэлээр бас маш хөөрхөн одоо энэ за энэ сайхан багчуудаа харуулсан одоо тэр тухайн жилийг бэлэгдсэн ийм өөрхөн багчуудыг оруулсан 1977 гэж 79 он гээд одоо жилийн дээр чанарын жил 1977 он байсан байна. Тэгээ чанарын тэмдэгтээ бүх ард түмний одоо чанарын жил гэдэг утгаараа ингэ сайхан тэмдгийн тавиад байсан байна. Энэ 91 оны цан жаргатай агуулгаж байгаа хүүхдүүд байх жишээтэй. За мөн ногоон гацуураа 79 онд ногоон гацуураа чимгэлцсэн шинэ жилийн мэнд төргий гэсэн нөхдөө байна сайхан 79. За 80 оны нэг олимп болсон шүү дээ. Олимпо бэлэгдээд Миша Бомбруштай одоо ингээд харуулсан байх жишээтэй. За энд бас сайхан гацуураа чимгэлээд одоо Монгол шаазан чинь 50 жилийн түүхтэй шаазангийн үйлдвэрт өвлөө өгөнгүүд хийсэн мэт. Тэр өвлөө өгөнгөө залаад сайхан шинэ жилийнхаа мод гацуур модоо чимгэлцсэн байх жишээтэй. За ингээ гацуур модоос мөн дүрстэн үзүүлсэн шинэ жилийн мэнд төргий гэсэн тогтоо байх жишээтэй. Сүхбаатарын хөшөөтэй эсвэл гацуур модтой л гэж. Гацуур модтой. За бас багчуудыг дүрстэн үзүүлсэн. Бас энд юу байна аа? Шинэ жилийн мэнд төргийгээд энэ эх орныхоо бүтээн байгуулалт одоо яг харуулсан тийм ээ. Одоо аж үйлдвэржүүлэлт одоо өдөө аж ахуй аж үйлдвэрийн энэ орон гэдгийг харуулсан. За ингээд бүтээн байгуулалт тийм ээ. Энэ цахилгаан станц мал аж ахуй харуулсан. Ингээд 82 он. За ингээд надад байгаа одоо шуудангийн анхны марк Монголд бас хэзээ үүссэн гэж үздэг байна. 1900 юу шүү дээ 24 онд гарсан гэж сая 90 жилийн байгаа ялаа л да. Тий. Тэгэхээр 24 оноос хойш 90 жилийн хугацаанд шуудангийн марк, шуудангийн ил дөхтөө хоёроос яг
гол одоо гарсан эсгүүд нь бол танд бол юу байгаа юм байна тийм ээ. Тэгээ би эндээс бол яг өөрийнхөө цуглууланд байдаг шинэ жилийн холбогдолтой л тийм ээ байгаа өөрийнхөө цуглуулгын дээжээс авчирсан өнөөдрийн яг шинэ жил сэдвтэй тий. Ер нь бол одоо үндсэндээ ихэнх нь байгаа ганц нэг юм байхгүй мэдхийн дээр ихэнх нь бол бүгд байгаа юм байна. За энэхүү одоо 1925 оноос 24 оноос хойших 90 жилийн түүхтэй Монголын шуудангийн байгууллагын түүхэндх шинэ жилийн сэдвтэй Дохтой марк гэвэл цуглуулагч нарт бол ийм зүйлс байх нэ. Тэгэхээр он жил өнгөрөх тусам энэ цуглуулга үнд орж үнэхээр тэр үеийн түүхийг энэхүү алга дарам Дохтой ч гэсэн өгүүлж байна. Мэдээж нэг систем, нэг үзэл сурдлын төлөө бид явж ирсэн учраас бүхэл төвдөөний ингэрт их жанжин Сүхбаатарын өрлөг жанжин Сүхбаатарынхаа хөшөөг бол байнга дүрсэлж байж мэдээж тэгэд сүлдэн бодны наадам учраас ногоон сүлдээ бас байрлуулж байжээ. За Дохтоймаар юм байх нь. За ингээд одоо дараагийнхаа ямар хэсэг рүү орох гэж. За одоо ингээд мөн их сайхан ил захидлууд хийгдчихсэн. За одоо энэ над одоо байгаа нь 1957 оны хамгийн анхны гэж одоо байгаа. Энийн өмнө одоо би бас олж чадаагүй байгаа. Ер нь байгаа мөн байхгүй бо маш сайн одоо мэдэхгүй байна. Тэгээ энэ 1957 онд гарсан нөгөө үүлтэй тэнгэрийн доор зүртэй модноос тэгвэр одоо өвлөө үгэн аав хөлөг цагаан морь унаад сайхан Монгол дээлээ одоо нөмөргөө дэрүүлээд Монгол уталтайгаа ингээд Монгол оронд шинэ оныг авчирж байгаа ийм сайхан дүрслэлтэй ийм сайхан ил цагтл байгаа энэ одоо анхны. За мөн одоо энэ бас энэ чинь тэгэл тухайн үед гүйлгээнд ороод бие биендээ л одоо хамгийн дотн үгээ бичээд явуулах харилцааны. Тий энэ дээр бол одоо ил загтал бол юу яадаг вөхөр ард нь мэдлэгээ бичээд одоо аль биесээр шуудангийн тамганд дарагдаад ингээд одоо тогтун твэр хийгээд одоо ингээд бие биендээ явуулж исэн. Ийм энд одоо бас нэг асал 60-аад оны ил загтал байна. Өлөө үгэн аав сууж байгаа юм. Ер нь бол хүн байгаа өөрийнхөө төрсэн цагаас хойш ухаан орсон цагаас хойш юм бол баг бодиттой юм гэж хүлээн зөвшөөрөх гээд тэрнээс өмнөх хэмийг бол баг харанхуй бүдүүлэг байсан мэтэр төсөөлж боддог. Тэгвэл бид нарыг бүр энэ ертөнцид сургахгүй байхад л одоо ийм сайхан зүйлсээр хүмүүс харилцаж бие биендээ илгээж хэдийн гайхамшигтай соёл тогтцсон байсан нь бол эднэр дээр харагдаж байна тийм ээ. Өөр одоо тухайн үеийн ховор сонин ямар ил загтлууд байна. За тэг үндсэндээ ингээл одоо сүүл рүүгээ 80-аад оны баяр хүргээгээд сайхан гацуураа чимгэлцсэн одоо 80-аад оны тоглоом өдрийг харуулсан энэ туулаа жил байсан байгаа. Тэгээ шинэ жилийн мэд төшөөлөе гэсэн. Иймэрхүү ил зөгтөд байгаа. Ер нь бол энэ ил зөгтөл тогтоог бол хийж исэн түүхийг ингээд харах юм бол Монгол улсад одоо Сүхбаатарын нэрмжит хэвлэх үйлдвэр хэвлийн комбинат гэж биш үү тийм ээ. Энэ тэвлж исэн байгаа. За тэгээд Монголын урчуудын хэвлэл байгууллага шүү дээ, том байгууллага. Энэ байгууллага чинь дэргэд бол одоо бэ шарван нэрмжит хэвлэл чимглийн үйлдвэр гэж байсан. Эндээс одоо энэ хоёр газарт бол хэвлэгдэж ирсэн манай энэ сайхан Дохтой. За одоо ингээд ил загтал Дохтоонууд бол үндсэндээ ингээд шинэ жилтэй холбоотой. Тэгээд эднэр бол одоо бас тодорхой хэмжээгээр ховорцсон. Мэдчлэгээ гэдгээс ил загтал маань өөр шүү дээ, тийм ээ. Шуудангаа судалдаж аваад. Тэгээ энэ бол яг шуудангаар одоо албан ёсны тамга тэмдэгээ дараа сэтгэлийнхаа үгээ бүр бичдэг энэ одоо ютамлтанд бүр зориултын юм байдаг. Дэлхийн нийтэд бол ил загтал гэдэг бол одоо орсоор бол открыт гэж ярьдаг шүү дээ. Открыт ийм юм байна. За тэгээд дараагийн бас нэг сонирхолтой юм бол за энэ шинэ жил бас зориулж тэмдэг одоо хийж исэн байна. Ингрийн тэмдэг. Энэ одоо их сонирхолтой. Тэгээ энэ дээр одоо жишээлбэл 1963 оны шинэ жилийг харуулад за тэгээ сайн гацуур модтой цасан ширхэгтэй үлийн үгэн бас байж байгаа шүү. Энэ бол одоо тийм цоос гоёл чимгэлийн үйлдвэр гэж байгаа тэр үеийн тийм ийм шинжлэлийн тэмдэг хийсэн байдаг. За энэ одоо бас нэг сүүлд нэг бас 60-аад 70-аад оны орчим юм уу шинэ жилийн мэд төргийг хийсэн. Энэ 5 гушуун та ийм хөрхөн тэмдэг хийсэн байд. Энэ бас нэг хоёр төрлийн нэг нь энэ будгаар ботцсон бах нөгөөх нь энд бол их сайхан паалн татсан байх жишээтэй энэ одоо бас өгжсэн хүмүүс нь ангилтай ч холбоотой байж магадгүй юм байна. Иймэрхүү маягаар шинэ жилийг янз бүрийн зүйл хийж бас өргөн үрээтэй тэмдэглэдэг байсан байна.
За тэгэхээр эрхэм үзэгч та бүхэнд бол Монголын түүхэнд гарсан марк ил захидал тэмдгийг харууллаа. Манай Эрдэнийн очир цуглуулагчдын нийгмийн тэргүүн төвдөнд орж байгаа энэ цуглуулга бол бас их сонин түүх бол өгүүлэх бах. Ингээд харахад бол бас намын үзэл суртал бол харагдчих шүү тийм ээ. Өнгө, далбаа, таван хушуу гэл тийм ээ. Бүх юм одоо иралист урлаг хөгжижсэн шүү дээ манайч тийм ээ. Тийм учраас энэ дээр одоо үзүүлсэн зүйл нь бол тийм ажиглагдана л та. Гэхдээ одоо чанарын хувьд гэж ярих юм бол одоо энэ шинэ жилийн тэмдэг дээр бол маш сайн одоо хийсэн байдгийг. Одоо бол одоо шинэ жилийн тэмдэг гэж хийж байгаа одоо явдал байхгүй шүү дээ. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. The bells on bobtail ring, they make our spirits bright. What fun it is to ride in... За ингээд дараагийн гол хэсэг бол урилга руугаа орж гин үү? За урилга биш мэдчилгээ тий. Мэдчилгээ гэдэг бол бид бүгд мэддэг шүү дээ. Сэтгэлийнхаа өөрснийхөө илгээмжийг хувь хүмүүс, байгууллага бие биендээ одоо илгээж тэр жилийнхаа амар мэндийг асууж за тэгээд сайхан мэдчилчихэд энэ мэдчилгээ бас их сонин бас маш их нарийн ур одоо нарийн зураг тухайн үеийнхаа түүхэн цаг үеийн баримтуудыг тусгасан тэр их сонирхолтой цуглуулга болдгийм ба. Тэгээ надад байгаа мэдчилгээний хамгийн одоо надтай нас чацуу юм да. За одоо ингээд 1962 оны мэдчилгээ баг. Тэгээ энэ их сайхан мэдчилгээ одоо ингээд бүр шинэ жилийн мэд хүргэе гэсэн. Шинэ жилийн датата. Шинэ жилийн баяр хүргэе гэсэн ноомгоо өнгөсөн шүү дээ. Тэгээ энэ их сонин хинэгэнд өгсөн байгаа нь одоо чойжлийн чимэд тийм ээ. Бэгзийн яваа холон, Донрой намдаг, Сэнгийн Эрдэнэ гээд энэ Монголын утга зохиолын дөрвөн ноён оргил нэг дөр гар хэсэг зураад ингээд үлдээсэн юм шинэ жилийн баяр мэт би энийг одоо их бэлгшээж хүндэтгэж олж авсан юм байгаа. Ингээд 62 он гээд миний мэдлэгийн цуглуулга хэлж байгаа нь тэгээ үзэгч та бүхэнд ингээд 62 оны даруухан ийм сайхан мэдчилгээ. Тэг ингээд санамсаргүйс өхөөд харах юм бол энэ дотор нь Монголын энэ соёл гэгэрлийн соён гэгэрүүлэх уран зохиол утга уянгийн ноён оргилууд болох чойжлийн чимэд, Бэгзийн явуу хулан, Донрын намдаг, Сэнгийн Эрдэнэ нарын гар үсэг байх нэ. Яг тухайн үеийн хөх чирнэлээр биччихсэн. Ингээл ирэхээр энэ цуглуулга бол үнэхээр хосгүй үн цэнтэй, дахин давтагдшгүй. Дөрвөн их агуу хүний нэрийг нэг дор багтаасан байж байгаараа энэ алга дарам шинэ жилийн цуглуулагч нарын хүнд бол одоо ингээд маш үн цэнтэй болох нь ийм сайхан ингээд мэдчилгээнүүд одоо таах үзнэ. За тэгэл ингээд 64 оны мэдчилгээ Сүхбаатарын өшөөгөө дүрсэлсэн байна тийм ээ. Тэгэл янз янзын одоо энэ чинь хэвлэл нь бол одоо гүн хэвлэл, офсет хэвлэл гэл одоо тухайн үедээ хийгдсэн шүү дээ. Энэ чинь бүр одоо маш их 2-3 өнгө явхад шил одоо энэ мэдчилгээ хийлэхтэй шүү дээ. Эхлээл энэ алтан боронзоор 5 цагрыг хийгээл нэг алтан боронзоор явал дараа нь одоо морин цэнхэр өнгөөр явах гэж юм. Маш их хөдөлмөр хэвлийн мундаг түүх явж байгаа энэ дотор. Тэгээ энэ их асар их хөдөлмөр одоо ихтэйхэн одоо би 80-аад донд бол энэ урчуудын хэвлэлийн байгууллагын арья урчуудын хэвлэлийн тасаг гэж байсан. Би 80-аад донд бол одоо Эрдэнэт ажиллаж байсан л дээ. Тэгэхэд манай Эрдэнэтийн урчуудын хэвлэлийн тасаг дээр бид нар бас ажлын шаардлагаар иймэрхүү маягийн урилга юм хийлгэжсэн. Тэр өөрөө бол будаг хангалсан маш их хортой нөхцөлд ажилладаг. Одоо хэвлэлийн технологи нь тийм байлээ шүү дээ. Сүүлдээ одоо маш сайхан одоо болсон. Энэ жишээлбэл одоо энэ нэлийн одоо төр засгийн дээд хэмжээний маягийн мэдчилгээ байгаа. Одоо энэ тууцтай тэгээд одоо энийг бол маш төрийн сүлдтэй тэгээд дотор талын харах юм бол Монгол үг хамтааттай 1964 он гэж байгаа. Хөх тэнгэрийн өнгөтэй хадаг тайгаан, улаан залаат малгай таагаан, хөөрөг дайлантайгаа, мөнгөн аягтайгаа ингээд ийм сайхан бүрэн хэрэглэлтэй өвөө. Ингээ харсан чи одооны энэ шинэ жилийн урдаас голдуу авчирж байгаа бас хэвлэлийн компаниуд хэвлэж байгаа. Ингээ зөвхөн өвгөн нь ихэд маш өөр юм тийм ээ. Одоо ингээ харьцуулаад харсан. Одоо бол
шинэ жилд өгөхөөр Санта Клаус нөө дахиад идэг шүү дээ. Гэтэл ийм сайхан өвлийн өвгнийг хамгийн олон жил хийсэн хэм блэ? Одоо манай ардаж үччин гомсронгой шүү дээ тий. Та дараа нь одоо залгамжаа нөгөө говьч үччин жаргал сагна асарж байгаа гэдэг сайхан. Тэгээ одоо бол би ойлгоод ингэж бодож байгаа нь бас энэ сайхан өвлөө өвгөн эргээс сэргэж байгаа юм шиг байна. Тийм нэг одоо ингэж сая би ярьлаа шүү дээ. Энэ одоо бүрэн өвлөө өвгөний дүр төрхийг тодорхойлох 57 оны юу чинь энэ дэр бүрэн харагдаж байгаа. Сайхан нөмөрхтэй Монгол малгайтай тийм. Тэгээд одоо Монгол уталтай ийм өвгдүүд нэмэгдээд байгаа юм шиг байна шүү. 1957 2012 харьцуулаад харахаар одоо ийм болж байна. Тэгээд үнэхээр энэний хоорондох түүхийг ингээл ярихад бол хүний амьдралын он жилүүд ямар хурдан урсан өнгөрдөг нь бол өөрөө ирэхгүй бас бодогдноо. За өөр ингээ үзүүлээд ээ. За тийм 1964 онд ч одоо ингээд бас ингээд хэлсэн юм. Энд дээр бас Орос одоо соёл одоо зөвлөлтийн соёл бол их орж ирсэн байсан шүү дээ. Орос монголоор бичиж мэдчилгээ өгдөг байсан байгаа. За тэгэл одоо эвлэлийн байгууллагаас өглөө гэдэг ингээд одоо бас ингээд эвлийнхаа тэмдгийг тавиад Сүхбаатарын өшөөтэй 64 оных байна. За ингээд бас гацуураа тэрвэрсэн морьтой. За ингээд 64 оны төрөл бүрийн одоо байгууллагаас тийм ээ ямар шуухан өнгө аястай, ямар шуухан зурагтай мэдлэгээнүүд явуулж ирсэн гэдэг тод. Залуучууд их бие биендээ илгээдэг байсан баг та тийм ээ. За залуучууд нь байгууллагууд хоорондоо маш их өргөнөөр солилцож ирсэн билээ. Жишээл энэ одоо улаан загалмаа одоо тэмдэгтэй биш шүү дээ. Энэ улаан загалмаа нийгэмлэгээс одоо жишээл шинэ жилийн баярын төргийгээд тухайн үеийн дарга төмөдлгөр гэдэг юм байсан. Тэр үүний гар үсгтээ жишээл байх шийд. Ингээд аж үйлдвэрийн комбинат гэж байсан тэр үеийнх байна. За ингээд 65 он болоход бас л мөн одоо энэ сайхан юунууд мэдлэгэнд гасан. Энэ бол бүр ингээд товоолгоод тийшээ одоо ямар идэвхтэй байсан юм бэ? Ингээ харсан чи ерөөсө 60 эд оны юмнуудаас гарт хаасайгууд харж байна. Тий энэ 60 эд онд бол ер нь маш их ачаал ер нь тэгээд 65 6 оноос бол энэ нөгөө юуг болов шүү дээ. Социалист хөтөлбөрийн баррикад гэж. Тий. Социалист хөтөлбөрийн баррикад гэж байгуулагдаад одоо хамтын хөтөлбөр тийм ээ баррикадын системд ажиллаж үр дүн төрдөг тэр систем маш их өргөн одоо хүрээтэй шинжилгээг тэмдэглэж ирсэн. Тийм бэ. Ер нь одоо 60-аад оны шинэ жилийг нэвтрүүлэг эхэлж байхад манай Бат Учиргооч ярьж ирсэн. Ингээ өнөөдрийн цуглуулга дээрээс харахад ч гэсэн үнэхээр 60-аад онд бол шинэ жил гэдэг өнөөгийн дурсамж дотор байгаа хамгийн хүчтэй тэмдэглэлт үйл явдал нь эхэлж байсан юм шиг тийм мэдрэмж төрж байна. Энэ хараа 1965 онд одоо энэ слайдтай бүр энэ одоо тухайн үед маш их сонин хийж исэн слайдын одоо дотор нь ингээд энэ манай сайхан зураг байдаг члэн бүлээж байгаа хөлт өндөр хүчлийн шумтай энэ хаанах гэхээр Монголын урчуудын эвлийн хорооноос одоо жишээл ингээд гаргаж исэн баг. Ингээл 65 он тийм миний энэ цуглуулгын дотор бол ер нь юу л да 1964 оноос ахуулаад 1970-аад он хүртэлх одоо тийм зөнхөлж байгаа. Энэ жишээл Монгол одоо социалист хөтөлбөрийн СХБ гавшгаачдын өдөр гэж шүү дээ. Тэгээд 65 оноос ахуулаад энэ социалист хөтөлбөрийн гавшгаачдын өдөр гэж бүр холбоос харьяас уралдаан төрүүлснээ одоо 62 оны хөөрх юм байж байна. Шаашаадаг ийм баяр болж исэн юм шүү. Энэ дэр олдоо одоо сайхан багтар амжилтаа тэмдэглэж яадаг. Сая энэ дэр дуун дээр гарч штэ 60-аад оны дуун дээр тийм ээ. Энэ баярын захилгаа мэдээ жишээлбэл 68 оны сайхан уур урсан адуучин. Тэгээ энд ингээ харж яхад бол юу шүү. Үндэснийхээ одоо уламжлалтай хосолсон маягаар одоо харуулсан бас мэдлэгэнд биш одоо ингээд 12 жилээ тийм ээ. Тэр чигээр хаяжсан. Тэгээд яриад байгаа. Энэ одоо жишээл одоо ингээд хууч Монгол бичгээрээ ингээд 68 онд бичсэн байх жишээтэй. Энэ сайхан хандгаа байна тийм ээ. Цаа бог байна. За энэ сайхан хадгаа дэлгэсэн Монгол эмэгтэй. За энэ цасан шамарган одоо мэдчилгээ өргөхөөр явж байгаа одоо өвгөнч байх шиг өвлөө өвгөнч байх жишээтэй. Тэгэхээр их барилгыг тийм ээ их барилгын бүтээн байгуулалтыг харуулсан сайхан мэдчилгээж байх жишээтэй ингээд. За тэгээд ингээд энэ 68 онд ингээд тал малаа хариулж байгаа. Малчин. Энэ одоо радио телевиз гээд 68 оны зүйл байна. Өнөөгийн одоо телевизийн салбарт ажиллаж байгаа бидний хувьд их сонин харагдаж байна. Телевизийн антын
байж явах жишээтэй. Одоо баг антин гэдэг зүйл бол set fox бүх юмар солигдчихсан өөр болцсон. Ингээд хөгжил бол их хурдан явагдаж байна. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. The bells on bobtail ring, they make our spirits bright. What fun it is to ride in... Энэ бүгдөө л одоо түүх өгүүлж идэг. Бид энэ ялангуяа энэ зурсан энэ зураг тэрийг харахад бол бас их гайхамшигтай л та. Энийг бүтээсэн арга барил тийм ээ, хийжсэн хүмүүсийн маш их хөдөлмөр одоо харагддаг юм аа. Одоо жишээлбэл наралт Монголд гарч ирсэн бүхэл Монгол улсын Новости Монголын гадна талд хэвлэлүүдийн төсөлсөн байх жишээтэй шинэ жилийн баяр хүргээгээ 65 онд төв цахилгаан шууданга гаргасан байх жишээтэй геолог бол Урхан яам гэж штэ тэрний одоо ингээ алтхаа хайгуулын алтхаа оруулаад тавьдсан ч байх жишээтэй иймэрхүү маш сонирхолтой одоо цуглуулгын сэдвэлтэй. Одоо энэ бол ингээ мөнгөн пойлгоо гадуур нь тавьд. За наа чи ингээд наад чи юу харагдаж юм гэхээр наа чи нэг 80-аад он байна уу 70-аад оны юу байна? Тий. Энэ бол нэлээд сүүлийн рүү сайжирж ирсэн. Энэ чинь ингээд одоо 2-3 өнгө явж исэн юм чинь цаашаа хөгжлийн төвшин нь бол өөрчлөгдөөл явж ирснийг л одоо үеийн юу л харуулдаг юм л та. Одоо сайн тэр пойлго гэдэг юм шүү дээ. Ингээл пойлгоод ч ингээл юм ялгарх гоёор хөх пойлго алтан пойлго тавьсан. Маш гоё цэвэрхэн эндчлэгээр. Наад хоёр ч юм бол одоо ингээд нэг юм офсет гэж одоо хэвийг гаргадаг юм хэвлэлээ л да. Тэгээ нэгэн дээр нь бас одоо ингээд 5 гүшүүтэй нэг дээр нь бол улсынхаа сүлдтэй тийм ээ. Шинэ жилийн одоо оон дээр Монгол Ард Түмсгалт намын дөөрөнд скватрын намын дээд сургуулийн мэдчилгээ болчихсон. Тэгэл одоо бас хуучин Монгол бичгтэйгээ тийм ингээ сайхан манай энэ хуучин Монгол гэдэг нь ер нь манай Монгол бичгтэйгээ оруулаад сайхан хийж исэн байгаа маа тий. Маш сайхан хөвлөлттэй алтан пойлгоо тавиад ингээд маш соёлтой хийж исэн байна. Энэ 60-аад оны 70-аад оны мэдчилгээний соёл бол одоо ийм байсан байна. 74 он чинь бар жил болж исэн ингэ сайхан харуулж исэн байна. За энэ 74 онд таарал да энэ бас морин хуураа одоо хүндэтгэн залаад тий. Тэгээ соёлын сайд яамнаас гаргасан байх шүү энэ лувсан ондонго гар үсгтэй юм сайхан 74 оны морин хуураа залтсан тий Монголыг соён гэгэрүүлэгч Сунмын лувсан ондонгой гар үсгтэй бүгд найрамдах Монгол Ард улсын соёлын яам гэсэн ийм сайхан 74 оны мэдчилгээ жишээлбэл байж байна. Түрүүн та бүхэн бол одоо Сэнгийн Эрдэнэ Бэгзийн яваа хулн нарын гар үсгтэй мэдчилгээг харж исэн бол одоо бас ийм ховор сонин мэдчилгээ одоо гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын ороо гэж байсан Дангаа сурангийн Салдангаа гар үсгтэй 74 оны гэрчлэгээ байна. Гадаад эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Дангаа сурангийн Салдангийн гар үсгтэй мэдчилгээ. Үнэхээр бас дандаа их том дарга нарын бас соён гэгэрүүлэгч зохиолч нарын мэдчилгээнүүд бас их вэ шүү тийм ээ. Шинэ жилээр ийм их юм гарч исэн гэж бодохоор тэр хэвлэх үйлдвэр шинэ жилээс босоод үед бас ямар их юм хийж исэн болдоо гэж харагдахаар. За 19-р зууны үед монголчууд манжийн дарлалд унтаж зовж зүдэрч байсан он жилүүдийг Орос ахнаар төгсгөл болгож Оросоос олон сайхан аавын хүүгүүд ирж бидэнд эрх чөлөөг авчирсантай зэрэгцээд асар их соёл орж ирснээ улбаа бол шинэ жилийн баяр юм. Үнэхээр энэ шинэ жилийн баяр буюу аргын тооллын баяр. Энэ бол одоо августын тооллын баяр гэдэг эрхэм үсгч та бүхэн бол мэднэ. Скандинавийн орнууд бол энэхүү баярыг анх тэмдэглэж байсан гэж түүхэндүүлдэж германчууд анх энэ мөнх ногоон гацуурыг бий болгосон гэж өнөөдөр хүн төрөлхтөн ярьж байна. Энд бол мэдээж Оросууд энэ баярыг бол маш их тэмдэглэдэг. Өргөн даяараа тэмдэглэдэг энэ соёл бол Монгол руу нэвтрэн орсноор Монголын энэ хэвлэх үйлдвэрийн салбар, харилцаа холбооны салбарт түүхэн асар том хувь нэмрээ оруулжээ. Ингээд 60-аад оныг хоёулаа ярьлаа. 60-аад оны шинэ жил, 60-аад оны ил захидал бол үнэхээр их ариун баялаг юм байна. 60-аад он гэдэг чинь ерөнхийдөө нэг 10 жилийн л асуудал яригдэн шүү дээ, тийм ээ. Ингээд 70-аад он руу оръё, тийм ээ. 70-аад он бол бас Монголын аж үйлдвэрийн оргил үе, Монголын хүн амын өсөлтийн одоо өнөөдрийн энэ саяар тоологдох хүн ам руу төтөлж явсан он жилүүд нэг айл 5 хүүхэдтэй байлаа. Дунджаар тэгэхээр 5 хүүхэдтэй айлын эзэгтэй нар хүүхдээ баярлуулахын тулд маш их өргөн дэлгэр тэмдэглэж тэр үеэр шинэ жилийн асар их олон төрлийн тоглоом гацуурууд гарч ирж ирсэн байна. За 70-аад оны ямар сонин сайхан мэдчилгээ танд байна. За 1970 он бол бас сайхан жил байгаа. Тэгээ энэ тэгш тоотой тий. Тэгээ энэ жинзэн төрийн хүндтгэлийн юм
1970 он гэсэн ийм мэдлэгээ гарч ирсэн байна. За мөн За энэ бол одоо маш сайхан хөвлөлттэй юм байна. Энэ бол яг альбомд хийсэн байна тийм ээ. Ер нь бол ингээд цуглуулгыг ингэж явах уу? Тэгээ энэ зориултын одоо мэдлэгээ, ил загтал тогтуу хийдэг ийм зориултын слайдын авцс гэж тийм л да. Ийм авцсанд хийж одоо энэ Одоо цуглуулагчулж хүүхдүүд ингээд юу анхаар энэ хорооны мөр гаргахгүй байх, ямсаагаар авах ч гэдэг юм уу, гэмтээхгүй байх. Та нэг бас товчхон зөвлөгөө хэлэхгүй. 2 оны зааг дээр хүмүүс таны цуглуулгыг үзэж байна тийм ээ. тийм манай энэ цуглуулагчдын нийгэмлэгийн зорилго бол ер нь жил ирэх тусам одоо бид чинь хүүхд соёлоороо бахархаж энэ хүүхд соёлынхоо өөрсдөө болон өөрсдийн одоо ариун нандин дурсамжтай зүйлээ цуглуулах асуудал бол нийтээрээ нэлээд нэмэгдэж байна л та. Тэгэхээр энэ дээр ч бас бид бол арга зүйн зөвлөгөө өгөх тийм ээ. Таны мэдхүйн тал дээр энийг яаж цуглуулдгийг одоо 2015 оноос танай соёлын гэрүүлэгч телевизт хамтраад одоо энийг бол дэлгэрэнгүй одоо бас ярина. За ингээд үзэгч та бүхэнд энэ ташрамт хэлэхэд бол цуглуулагч гээд цоо шинхэн нэвтрүүлэг 2015 онд манайх энэ Эрдэнийн учир нийгэмлэгт хамтран хийх гэж дуулах таатай байна. Нийгэмлэгийн тэргүүн төвдөнд орж байгаа. Энэ агшнаас хойш бол энэ хүү нэвтрүүлгийг та бүхэнд хөтлөн хүргэнэ. Миний үе бас танд энэ сайхан нэвтрүүлгийн халааг өгж байгаад бас их баяртай байна. За. Баярлалаа. За тэгээд 70 он бол одоо энэ бас хөдөлмөр сонины газраас гаргасан одоо үйлдвэрчний хэвлэлийн төв хэвлэн шүү дээ. Тэнд гаргасан тусад нь гаргаж जैन тийм ээ. Ингээд 150 найрамдлын байгууллагууд одоо бас гаргасан байна. За тэр үе чинь нөгөө Ленины Владимир Ильич Ленины 100 жилийн тохиосон жил байдаг. Тэгээд энэ шинэ жилийн мэдчилгээ ч гэсэн одоо Ленины толгойг оруулаад хийсэн байх жишээтэй. За арт талдаа байгаа. Энэ ингээд 70 он тэр Монголын социализмын оргил үе ажил төрийн одоо өнөхөр оргил. За энд бас одоо манай сайхан замын хөдөлгөөн зохицуулалт замын цаг та нар цагтаргийн байгууллагаас хүртэл ийм хөөрхөн мэдчилгээ гаргаж ирсэн ажил төрийн одоо каменатаас гаргаж ирсэн байна. За тэгээд ер нь бол би түрүү түгээмэл одоо хэрэгжилж ирсэн гол одоо загвар бол одоо Сүхбаатарын өшөөг одоо хөдөлгөлтэйг оруулаад ажил байсан тий. Ингээ оруулсан байдгийн одоо үнэн сонин гэж одоо Монгол Ардын Усгалт намын төв хэвлүүлсэн шүү дээ. Тий. Эднийх бас тусад нь одоо ийм сайхан мэдлэгээ гаргаж ирсэн байна. За ингээ 70-аад оны. Ер нь 60-70-аад оны энэ мэдлэгээнүүдийг цуглуулахад бас нэлээд ажил орно үз. Энэ бол мэдээж асуудал одоо үндсэндээ нэг 40 50 44 5 жил болчихлоо шүү дээ. Тэрнээс хойш одоо зарим хүмүүст нь байхгүй болсон. Одоо олоход одоо бас хүндрэлтэй цуглуулагч нар бие биенээсээ одоо бас солилцох янз бүрийн хүнээс одоо асуулт сургалах. Энэ жишээл урчуудын эвлийн араас ийм сайхан хөөрг одоо сэтгэж хийгээд ингэж гаргасан байна. Яг өөргөө нутсан нааш ингээ унжчихсан. Гараар хийсэн л байна л. Тэгээ гараар хийсэн. Бүр гар аргаар хийсэн. За ингээд ийм мэдчилгээнүүд байгаа. 70-аад оны мэдчилгээнүүдийг харж байна. Ер нь залгамж байдлаар бас л их сайхан зурж, ер нь дандаа гараар манай зураач нар зурж исэн. Тухайд компьютер байгаагүй тийм ээ. Тий, энэ бол нөгөө гүн хэвлэлгээд офсет хэвлэл гэж ярьсан шүү дээ. Энэ өнгөд жишээл одоо би ярьж ирсэн шүү дээ. Энэ жишээл энэ одоо гандан нэгчлийн хийдээс гаргаж ирсэн ил загтлын байна лээ. Тэгээ энэ дэр ингээд шинэ жилийн мэнд хүргээгээд ингээд хоёр өнгө гэж энэ үндсэн өнгийн нэг ингэж одоо торон хэвлэл гэж байна. Ингэж нэг явуулаад дараа нь энэ бас юугаа алтан борон зороо явуулах маш их нарийн ажиллагаатай. Энийг мэдлэгийг хэвлээ хоёлаа сонирхъя. Мэдээлэл гэж үгүй. Энэ ингээд сайхан үлзий дээр шинэ жилийн мэнд төргийгээд энэ шинэ жилийн мэнд төргийгээд хиний. За энэ дээр ингээм ийм сайхан мөнгө хөх пойлго улаан пойлготой. За энэ одоо шинэ жилийн мэнд төргийгээд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын ардын уран зохиолч, нэрт соёлын гэрүүлэгч Лодонгийн Төдүүгайн гарын үсэг байж байна. Төдүүг бол их сайхан гарын үсэгтэй цэвэрхэн хөх чирнэлээр биччихсэн. Өнөөдөр амьд сэрүүн сайхан шинэ оноон өгтөж байгаа. Манай соёлын гэрүүлэгч телевизийн мэрэгдийн зөвлөлийн даргын маань гар үсэгтэй юм сайхан мэдчилгээ байж байна. Сонин санагдаж байна тийм ээ. За ингээд 71 он руу орж ин тийм ээ. Ер нь л их ганган болж ирсэн байна. Дандаа пойлготой. Пойлгоогүй мэдчилгээ ер нь баг байхгүй байх шүү. 71 72 он гээд явчихна л та. Таач бас сайн цуглуулжээ. Ууггүй цуглуулсан байх шүү тийм ээ. Бас энэ ташрамт хэлэхэд энэ мэдчилгээ гэдэг сайхан зүйл ч юм бол хүн болгонд мэдчилгээ ирж байгаа. Одоо ялангуяа байгууллагууд, хувь хүмүүс, соёлтой гэрүүлүүд бие биендээ шүүж. Энэ дээр би нэг бас
энийг далимтуулаад хэлчихэд эсэн сайхан мэдчилгээг хүлээн аваад тийм ээ. Хүлээн аваад бас илгээсэн хүндээ бас зөрүүлж мэдчилгээгээ явуулаад хинээс хидийд хүлээж авах гарынхаа онц сараад тавиад гарынхаа ус хийж зураа тийм үү. Ингээд хадгалаад одоо сая ярьлаа шүү дээ. Ингээд ийм сайхан тусгай зориултын слайданд нь бол одоо байрлуулад ингээд хадгалуулаад одоо үр хүүхдтэй би хэлээд байгаа шүү дээ. Үр хүүхд цоож үйтэй үлдээхэд нанданд дурсамж болно. Та бол зээ нэгэн цагт бас нэг төртэй гараад тийм үү тийм ээ. Ингээд ажил амьдралынхаа түүхээ бодиттойгоор харж явах ч гэсэн сайхан мэдрэмж таашаал ах юм байгаа шүү гэж. 40 жилийн өмнөх 43 жилийн өмнөх мэдчилгээ ямар сайхан алтаар ингээд бичсэн. Энд бол дутуу загвар дизайн гэж алах ямар их сайхан одоо загвартай, шрифтийн сонголттой тэр үеийн соёл, тэр үеийн гайхамшигтай он жилүүд бол энэ дөр шууд харагдаж байгаа. Тэгэхээр бид бол өмнөх үеэс илүү чамбай амьдрах үүрэгтэй гэдгийг бол та бүхэн мэднэ. Тэгээд шинэ жилээр бол одоо энэ сайхан юм хүүхд тагтаад хэвэрсэн 71 оны одоо ийм одоо чихэр бичээнүүд хүртэлх гардаг байсан да бидний үед энэ их бэлэгдэлтэй тий. За бүгд нар мөн энэ одоо нөгөө Польгото Жанжин Сүхбаатараа бол бүр товойлгонд өрсөлдсөн юм сайхан мэдчилгээ. Тэр 50 жил 71 он болж байна тийм ээ. бүр одоо ингээд Сүхбаатар Жанжины толгой төрөвтөл хамар хөмсөг ингээ бүх юм сайхан товоолцсон. Хажуудлаас харах юм бол ингээд бүр товоолтон тод харагдаж байна л та. За энэ төрийн ордныг бол одоо бас 50 жилийн 71 онд ингэж харуулад мэдчилгээ болж исэн байдгийг. Нарны цацраг болгоны тэгээ төрийн ордныхоо элементүүд ингээд сайхан алтан шаргалаар тоолгочихсон харагдаж байна. Энэ одоо ингээд ямар их сайхан соёл бий болсныг та бүхэн эндээс харж болохоор байна. Ер нь 70-аад оных нь бас их чамин болж ирсэн биш үү? 60-аад оных нь бол жаахан даруухан тийм ээ. Энэ хэвлэлийн технологи бол цаашаа хөгжөөл байгааг харуулдаг юм л да. Хөгжөөл. Одоо 1974 оны ингээд сайхан үлзий утсан гэхээ бүх юм ийм сайхан ингээд алтаар товойлгочихсон дээдлийн жижигхэн улаан таван шуг гэл тэгэхэд тэрүүхэнд энэ улаан өнгөөр хийчихсэн ямар их зүрх сэтгэл гаргаж ирснийг бол харж болохоор. За тэгээд сүүлдээ 75 он руу ороод ирэхээр ийм формат нь жоохон том болсон баг. Ингээд Жаахан баян болоод ирсэн юм байна. тий одоо ямар ч байсан хэлбэр дамжааны хувьд бол нэлээ дурд зөвлөлтийн далбаа алтан соёмбот Монголын далбаа гэдэг ингээд шүлгэнд байдаг тэр нь хүртэл энэ дээр ингээд бэлэгдэлтэй ингээ хаан бугуйвч хатан сүүхийн бэлэгдэлтэй ингээ ийм сайхан мэдчилгээ байж байна. Энэ бол бас л их сонио сайхан харагдаж байна. энэ 75 он тийм үү одоо ийм сайхан боолгоогоор үлцээ хийгээ. Эндээ хэдхэн хөргөн цэвэрхэн цас хайчихсан. Тэгээ эндээ алтан боолгоотой, эндээ хөх боолгоотой маш нямбай, маш их сэтгэл шингэсэн цэвэрхэн юм сайхан. Ингээл энэ ирмгийг гэтэл одоо ингээд алтаар боолгоодод дундаа ингээд фото зурхтай болж ирсэн байна сүүл рүүгээ. Энд одоо бас хатгаад илгэсэн сайхан Монгол эмэгтэй төслээд энэ эмэгтэйчүүдийн Тийм байна. Шинэ жилийн мен түргий гээд удвал даргын гар үсгтэй Монголын эмэгтэйчүүдийн хороо гэсэн ийм сайхан мэдчилгээ байж байна. Энэ бол бас л сонин. Үнэхээр тэр үеийн томчууд сэхэтнүүдийн гар үсэг мэдчилгээнүүд дээр бол бас их байна. за энэ 76 оны. За ингээд энэ бол 1976 оны мэдчилгээ байна. Бас их цэвэрхэн тийм ээ оронцсон болгоотой ийм сайхан Сүхбаатарын талбайн зураг нь бол ийм бодиттой болоод ирсэн ийм сайхан мэдчилгээ байж байна. За энэ 6 дугаар 5 жилийг бэлэгдсэн одоо маш мундаг юу хийсэн бэ? Тэр чигээр ингээд алтадсан ногоон улаан шар полигонуудтай. Ер нь энэ хийцийг ингээ харахад өнөөгийн технологиос дутхгүй сайхан харагдаж байна. Үнэхээр их маш их соёл байна. Эндээс их олон сайхан зүйлийг харж. За 77 оны бас одоо ийм цасан ширхэг нь будалсан ийм сайхан. Засны ширхэг болгоныг полиготсон байна. 70-аад оны үе гээл тэгэхээр одоо бас л өнөөдрийн өндөрлөг дээрээс 2014 оны өндөрлөг дээрээс харахад бол үнэхээр бас олон жилийн өмнө буурлон харагдаж байна. Тэгээ тэр үед бол ямар их том соёл гэгэрэл бий болж ирснийг зөвхөн энэ мэдчилгээнээс харж болохоор байна. Монголын энэ соёл боловсролын оргилдоо хүрж ирсэн бас он жилүүд ч ялтчгүй энэ онд байгаа. Энэ хоёр ч одоо нэг ижил боловч тийм ээ нэгэн төрийн хүндэтгэлийн хэмжээний тийм ээ иймэрхүү ах жишээтэй. Нэг нь арай за тий нэг нь арай ингийн
За ингээд 77 тийм ээ. Ингээд 77 оных нь бас ингээд. За ингээд 70-аад оныг та бүхэнд харлаа. 60-аад он гэсэн хэсгийг түрүү үзүүлсэн. 70-аад оныг бас харлаа. Ингээд зөвхөн энэ 10 жилийн дотор ямар олон зүйл өөрчлөгдсөнийг эрхэм үзэгч та бүхний оюун мэлмий мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна. За ингээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Монголын цуглуулагчдын нийгэмлэгийн тэргүүн төвдөнд орж байгаа ил захидлын цуглуулгаар, мэндчилгээний цуглуулгаар эрхэм үзэгч та бүхнийг аялуулж байна. Одоо ингээд 80 90-ад оны цуглуулгаар нь бүгд орцгоё. За тэгээ 81 оноос одоо гэсэн жоохон арай өөр болоод ирсэн байгаа нэг фото маягийн хялбарчилсан маягтай. Техник сайн болсон. Одоо тэгээ нөгөө гар аргаар хийх юмнууд нь жоохон багасаад ингээд энэ одоо энэ шиг өглөө өгмөнгөө ингээд Алдартай брэнд хуур муурын сайхан зургуудыг 82 онд ч одоо нөгөө бас гоё хойлгоор хийжсэн байгаа. Бас зарим нь одоо ингээд фото аргаар хийжсэн. За ингээд энэ бас хүүхдээ ирсэн. энэ бол хэлбэгүйсэн санагдаад байна. Тийм баг тий. Энд одоо бүр нөгөө маркет ингээд бэрзгэр цаас мастай цаасны чанар боно одоо баясгалан зураачийн энэ сайхан тагтаатай зураг байж байна. энэ одоо ардны осоргон зураг. За тагтаа инх тайвны бэлэг тэмдэг болж исэн он жилүүд гарч ирж байна. За энэ бол одоо ингээд хөөхөн малчин охин хургатайгаа байж байна. За энэ ингээд 80-ад оных тийм ээ. Тийм 80-ад оны. Аа. За ингээд 87 оны. 1987 он. Тий. Чимэглэн өнгөний загвар магвар өнгөний шийдэл энэ төр сайхан харагдаж шүү дээ. За энэ бас нэг ийм мэдлэгээл тэр манай найз нэлээ олно өгсөн. Энэ одоо шинэ жилийн минь төргийгээд одоо сайхан өвгөн байгаамаа. Сайхан өвгөн. Тамгатай юм шүү. За яг би энийг өөрөө тамгалсан хүмүүстэй бас эдий хуучных ч гэсэн одоо гараа үсэг зураад энэ жил өвлийн өвгнүү Чингис хаанууд гэж хараад харагдаад байна. за сарн тий одоо ингээд бас хийсэн энэ сонин бас л уран бүтээл тийм ээ ингэж зурж ирж ирсэн ийм сонин 80 оны дунд юу байдгийг минь мэдлэгээнүүд за тэгээд за энэ бас гоё сайхан тэмээтэй хүүхд мөхт орсон 89 оных шүү дээ. тий. За тэгэл ингээд ер нь бол 80 90 он бол ингээд иймэрхүү маягтай загвартай байсан юм шиг. Тэгээ одоо бол ойлаа сүүлийн үеийн Тэнд байгаа та энэ байгаа нэг хэсэг надад ч бас энэ бол нэг жоохон 60-ад оны зарим нэг тий. За нэг үндсэндээ бол ингээд нэг 60 70-ад 80-ад оны одоо 80-ад оны сүүл хүртэл битүүл аялчлаа. Миний үндсэн байгаа цуглуулгын үндсэн хэсэг бол цөм хэсгүүд нөө энэ юм байгаа. Тэгээ зарим нэг он бол бас байхгүй л дээ. Энэ техник технологи компьютер гэдэг юм гарч ирснээс хойш одоо дандаа л мэдчилгээг компьютерээр явуулаад сайн уу имэйлээр явуулаад ингээд болчихдог болчих. Тэгэхдээ тэг гэж зарласан юм байна л. Тэгэхдээ ер нь бол ингээ хоорондоо солилцож байгаа ийм нандин мэдчилгээ дээр ялангуяа аав ээж ахын дүүс тийм ээ бас ирсэн одоо өгсөн юмнуудыг бол би энгийн яг энэ нэвтрүүлэг дайлмдуулаад зөвлөгөө өгөхөд түрүүн биелнэ шүү дээ. Энийг ингээд хүлээж аваад сайхан халуун дотноор хүлээж аваад болвол одоо хариу сэтгэлийн үг заавал бичээд тэгээд тэрийг хүлээж авсныгаа гарын үсгээ зураад ингээ хадгалчвал энэ өөрсдийн одоо үр удам өөрсдийн түүхтэй ч холбоотой асар их үн цэнтэй ер нь баялаг гэж хэлж болно. Энэ бол баялаг гэж хэлж болно. 2000 он руугаа бид орох гэж байна. За мэдээж энийг бол товч үзүүлнэ. Ягаад гэвэл өнөөдөр хүн болгонд 2000 оны мэдчилгээний үзэндөө ирж байгаа хэвлэлтийн чанар бол мэдээж сайжирсан, юм элбэг болцсон. Тэгэхээр эндээс аялаа онцлоод бас 2000 оны цөөн цуглуулгыг. Тэгээ энэ 2000-ад оны 90-ад оноос хойш энэ сайхан мэдчилгээнүүдийг миний нэг бас нэг сайхан дотны хүн байдгийн Монгол Улсын найрамдлын эмнэлгийн дэд ерөнхийлөгч цогцноо гэд гавьяа тогшоод тэр маань өөрийнхөө цуглуулж ирсэн өөрөө маш их урилга цуглуулдаг хүн. Тэр хүний маань одоо надад инх тайвны найрамдлын одоо ордон гэж байна шүү дээ. Одоо урд нь шилмэ тэнд ажиллаж явах үеэс 80-ад оны дундаас ажилласан. Тэгээ тэр хүн маань надад ингэж бас энэ баярын мэдлэгээ заа чи одоо юм цуглуулад цааш нь авч явдаг хүн. Энийг авдаа гэдээ одоо бас бэлгэлсэн юм байна. Тий өөрийнхөө ингээ цогцлмоо таньдаг гүүрээр хич байгаа 20 хүндэт цогцлмоо танаа шинэ оны мэд дэвшүүлээ. Сансрын нисгчийн мэдлэгээ байна тийм ээ. Монголын цорын ганц сансарт дүүлсэн
хүний мэдчилгээ цогцлмоогоо дийлгэсэн мэдчилгээ байна. Ингээд цуглуулдаг улсуудыг монголчууд бас их хайрлаж цуглуулгын дэмждэг юм. Эндээс одоо нөгөө түрүүний хоёлаа 60 70 80-ад оноо харьцуулахад маш тодорхой жишээ гарч ирж маш их хэвлийн өндөр технологитой болоо тийм ээ өсрөнгөө хөгжсөн нөгөө хөгжил гэдгийг чинь харуулж байна. Тэгээ энэ дээрс бас сони юм харж болно. Энэ халах журам дээд сургууль гээд тусад нь одоо байгууллага болгон тийм ээ байгууллага болгон мэдчилгээ хийх бүрэн болцоотой оноос. За ингээд энэ сайхан Монголын байгалыг төсөлсөн юу энэ Монголын бас Чингис хаана дээдсэн. Тэгэж компьютер бий болсон хүндрэлтэн бидний ширээн дээр компьютер гарч ирснээр дүүргээсээ гаргасан мэдчилгээ. Энэ бол бас хүн ч гэсэн мэдчилгээ гаргаад бүрэн болцоотой болчлаа шүү дээ. Нөгөө за ингээд бас их хөөрхөн ийм дизайн загвартай хөөрхөн. Энэ бол мэдээж бүх юм нээлттэй болсон. Хил гайл нээлттэй чөлөөтэй болсон. Арилжаа наймаа чөлөөтэй болсон. Энэ дээр ихдээ маш нарын хийсэн энэ тоолгоно тийм ээ. Тэрийг нарын хийсэн. За ингээд энэ жишээлбэл одоо ийм дэлгэмэл загвар дизайн уу. Нөгөө манай анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн учир тухайн ийм тансаг шинэ жилийг бид үзээвэ гэж хэлж ийсэн шиг юм бол ийм тансаг сайхан болж иржээ. Ингээд маш их өөрчлөлт. Одоо энэ бичиглэл дээр тийм байгаа дүүрэн сайхан шинжил. Үнэхээр бас тансаг болсон биш үү тийм ээ? 2000 онд. Ер нь бол эн чинь ингээд нэгээс үржил 110 болно 100 болно. Ер нь юмыг хизээ тийм болно доо гэж бодох явуулгүй шүү дээ. Энгийнээс нарийн шилждэг юм ганцаасаа эхэлдэг гэж сайхан үгүй. Тэгээ сая бид тэр нэг тансаг гэдэг юм яриа гараад л шүү дээ. Энэ бол ер нь бол хөгжлөд байгаад сайхан тэмдэглэх энэ баяр ёслолыг зүй ёсны хэрэг тийм ээ. Тэгээд энэ бол улам манай залуучууд сайхан тэмдэглэж байна. Тэгээ энийг бол одоо үндэсний агуулга руугаа нэлээд бас төхөөлж тийм ээ. Шинжилгээ тэмдэглэл бас их сайхан болох юм байгаа гэж бодъё. Тэгээ энэ дээр би бас нэр зориуд нэг урилга авчирсан юм. Тэгээ одоо сая тансаг гэдээ ясууч. Тэгээ энийг та харалдаа энэ нэг юм сонио Энэ сайхан. бол ингээ урилга байна. Одоо үнэхээр юм хэлбэг болж юм сайхан болж урилга хүртэл юм одоо металл болсон байна. Эрдэнэ төлөвлөрийн шинэ жилийн урилга байна. За энэ бол одоо үнэхээр тансаг гэж хэлэхээс өөр аргагүй. Одоо ингээд урилгыг хүртэл одоо шинэ жилийн минь төргий Эрдэнэ төлөвлөр компани захирлын ерөнхий захирлын нэрмж шилдэг ажилтнуудын сүлд модны цангунд хүрэлцэн эрхийг урьж байна 2013 12 сая 29 гэдэг. За ийм сайхан одоо ингээд энэ бас энэ чинь урилга ингээд одоо медальон гэдэг бас нэг цуглуулгын хэлбэр байдаг шүү дээ. Тэгээ энд ч орчхоор урилгад ч орчхоор одоо ингээд бас сайхан хийгдсэн. За ийм урилгыг металл урилгыг та бүхэнд харууллаа. Сонин тий. За нэг иймэрхүү Нэвтрүүлгийг жаргаж яах мөчүүд бас түрүүн нэвтрүүлгийнхэнд товчхон ярьж хайрцгийг задлж үзүүлнэ гэсэн. Энэ одоо бас та нэг тайлбар хэлэхгүй тийм ээ. Би бас энэ нэвтрүүлэгт орох гээд ер нь бол зориудаар бас энэ тухайд нэг 60 70-аад онд хэрэгжилж исэн шинжлэлийн тоглоом манай цуглуулагчдын нийгэмлэгч бас гишүүд бий л дээ. Нэлээ 30 гаруй гишүүн бай. Тэгээ манай нэг гишүүн өөрийнхөө 60 онд гэж байгаа 60 онд л одоо надад засж исэн 60-аад оны ялк манай байгаа. Тэгээд энийг одоо үзүүл сонирхол бол зүгээр юм болоо гэд надад дамжуул явсан. Тэгээ энэ одоо яг хүүхэд одоо чинь 60 гарцсан хүн болох гэдэг шүү дээ. За 60 гарцсан хүнтэй 60-аад оноос хойш 50-60-аад оноос хойш цуг явж ирсэн шинэ жилийн тоглоом хайрцаг нь хүртэл бүтнээрээ ер нь бол ийм нямбай сайхан айлд эд буян тогтдог гэж ярьдаг шүү дээ. Нэг ийм одоо салбал хийсэн ингээд авнахсан хагалсан тийм айлд бол бас буян тогтдоггүй гэдэг. Сайхан хадгална гэдэг. Өө тэр энэ За ингээд энэ хараа. Өө жагсаа. Жагсаалт. Ингээд бүр ингээд бичсэн байдаг юм байна энэ дээрээ. Орой нэг ширхэг байна. За ингээд ийм хэлбэртэй хонхон нэг ширхэг. За энийг одоо нэг ширхэгийн жишээлбэл алдчихвал хаглаа хичүүлээд бөөн гомдлуулах ийм сайхан үнцэнтэй ариун энэ. Цуглуулга яг тухайн үеийнхээ. За 60 50 60-аад оны тухайн үеийнхээ ингээд ийм хөөрхөн шилэн тоглоомнууд. Энэ одоо тороо байж ах шиг тийм. Хороо байж. Тий. 60-аад оны ингээд шинэ жилийн ийм сайхан. Тий. За ингээд нэг боргоцоо тий. Им дээрээсээ им зүгтэлтэй байсан шүү дээ тийм ээ. Тэгээд тэр үед чинь нэрээ ингээд харсан чи яг нэг ийм тууз байдаг байсан энэ одоо метрээр ингээд тууз ингээд
юу яадаг гэсэн зардаг гэсэн. Тэгээ энийг нарийнхан одоо жишээлбэл ингэж хараа ингэж чимэглэн л дээ. Өнгөөр нь чимэглээ дээр нь нөгөө сүлд модоо ороогоод тавьдаг байсан шүү. Түрүүний нэвтрүүлэг эхлэхэд ярьсан манай Батарчур гарч ирсэн ингээ хавчдаг. Яг модон дээр ингээ тавьчихдаг. Одоо энэ ийм сайхан 60 70 оны тоглоомч ийм байсан. Ингээд гацууртаа ингээд амьд гацуур одоо тэр чи ястаа одоо болохгүй гэдэгтэй нөгөө амьд гацуур авцраад л. Ингээд 50 60-аад оны шинэ жилийн чимэглэлүүд ийм сайхан ингээд хадгалагдаад өнөөдөр ирсэн. Нөгөө түрүүний нэг ширхэг орой байгаа гэсэн тэр орой маань энэ байна. Ийм сайхан яг энэ сангжийн тийм ийм оройтой. Хоолчны сайхан яадаг. Маш нямба ороогоод цаас маасантаа. За энэ нөгөө нэг энэ зөмбөрлсөн юм санаж байна тийм ингээд гэрэл одоо галбад цогтөг их гоё зөмбөрлсөн энэ тоглоомод нь бүр их үнцэнтэй байсан одоо хадгалсан зөмбөрт. За наач сансрын нэсгч үү одоо ингээд тийм ийм сансрын нэсгч тэгэл эдрийг чинь харахад ямар гоё байдаг энэ чинь 60 61 2 оны л 50 60-аад оны маш олон юм алга энэ ингээ бүр арчсаар агаад ингээд бодг нь ингээд аргагүй шүү дээ чинь 50 жил болчихж байгаа тийм үү? Энэ цасан үгний юу байна? Ингээд уцтайгаа ингээд тэр айлын шинэ жилийн баяраар гацуур дээрээ гарч ирдэг 50 жил болж байгаа ийм сайхан үнцэнтэй тоглоом бол байна. Энэ одоо ингээд хулган бич байна. Сони юм. Тий. Ам цагаан хулган айж байна. Энэ хөөрхөн нохой байж байна. За ингээд юм үнцэнтэй байдаг байна. Тэгэхээр монголчуудаа их арив чамгаж байж хүүхдүүдийнхээ нандин имийг хадгалж оо тийм биш шүү дээ. Оо тэгжин. Оо өстө гайхалтай. Шинэ он гарлаа гэдэг ингээд. Тийм байна. Зүуд хонхон хүртэл. За ингээ яг тэр үеийн ингээд энэ юуг нь хүртэл хадгалчихсан. Тууцсан. Энийг одоо бас нэвтрүүлгийг. За тэгээ. За бид хоёр бас дашрал нэвтрүүлгийнхаа хард бол тухайн үеийн 60 70-аад оны үед бол юм төдийлөн элбэг биш байхад иймэрхүү чимэглэл хийдэг байсан байгаа. Тэгээд энийг та бас манай үзэгчдэд хэлж өгөөч. За энэ юу вэ? Энэ ер нь бидний хүүхд байх чинь ингээл ер нь олцоо нөгөө Орос ном зохиол их орчуулагдж ирсэн. Тийм үлгэр янз бүрийн юм гэсэн. Энд чи одоо миний би зарим нь одоо хэлж мэд байгаа энэ. За миний мэдих одоо энд гена матар байна. Ингээ сайхан үлгчдэг байсан шүү дээ. Цаасан юм чимэглэл байсан. Тэгэл энэ Незнайка гэдэг үл мэдэх бар түүний нөхдөг ном биш үү? Ноос. За энэ нөгөө Борочоны алтан түлхүүр гээд тэрний үлгэрийн баатар байна. Оо энэ нөгөө өнкрүш гэдэг үлгэр байдаг шүү дээ, тийм ээ. За тэр сэлэн барьсан улаан давагчд Кибалчи шүү гэж одоо баатар зэрэгтэй хүү байдаг гэл тийм ном байдаг байсан. Одоо ийм оо тэнд Карлсонч нисч явах шиг тийм ээ. Таны мэдхүү. Энэ бол дандаа тийм Оросоос одоо очин зүйлүүд усаас одоо иймэрхүү хэлбэр юм. Ингээд өлгцсөн ингээд ийм бүр энэ гурвалжтаад хилтэй ч гэсэн хийцээ. Нэвтрүүлгэндээ зориулаад дөнгөж өчигдөр хавстаа одоо 2014 оны чимэглэл юм биш үү? Тэгээд бүр нарийн болчихсон. Энэ дотор нь одоо нөгөө оймс одоо эн чинь одоо өрн талаасаа л одоос орж иж байгаа. Манайх нөгөө бэлэг сайхан цагаан тааруу утантаа хийгээд өө мөн наач бас их хөөрхөн ингээд энэ эргээл 60 он руу очиход бол одоо ийм хөөрхөн чимэглэлүүд ингээд маш сайхан дотн санагдаж байгаа юм л та. Энийг хагалахгүй ингээд цэвэрхэн аваад хадгалаад хүүхдүүдтэй өгнө гэдэг чинь гэр бүлийн эрчим энерги, тухайн айлын аз жаргал, инээмсэглэл, хүүхдүүдийнх нь нялх байх үеийн цаваа цалгин дуу ингээд бүх юм шүлгчихсэн байх. Самж түүх агуулж байгаа нь тодорхой шүү дээ. Энийг хараад одоо баясаад үр ач зээ нэртэ ярьдаг л баг л та одоо ингээд нэвтрүүлгэнд мөн зориулж манай Эрдэнийн очир нийгэмлэгийн цуглуулагч бас ийм сайхан чимэглэлээ хадгалж байдгаа өгж явуулсан байна. Баярлалаа танд. Мөнхөдөө баярлалаа танд. Урт насалж удаан жаргахын сайхан өрөөлийг олон мянган үзэгчдийн хүмүүс өргөж байна. Ингээд нэвтрүүлэг маань энэ хүрээд жаргаж байна. Нэвтрүүлэг жаргаж байгаа учраас 2015 онд бас та монголчуудаа хиймрэл ундаатай байхын тухайд
сайхан өрөөлийг өргөн бах. Эрхэм үзэгч та бүхэнд энэ дашрамд хэлэхэд соён гэгэрүүлэгч телевизийн гайхамшигт үзмрүүд нэвтрүүлэг анх гарсан цагаас эхлэн 4 жил гаруй хугацаанд та бүхэнд хүрлээ. Ингээд шинэ оны босгон дээр гайхамшигт үзмрүүд маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнийн очир цуглуулагчдын нийгэмлэгийн тэргүүн Төдөн доржийн цуглуулгаар та бүхэнтэй аялуулж шинэ жил гэсэн коллект шинэ жилийн сайхан соёлын цуглуулгыг та бүхэнд хүргэлээ. Дараагийн нэвтрүүлгүүдээр бас олон сайхан цуглуулагч нар ховор сонин үн цэнтэй нандин өвүүдийг хадгалсан хүмүүс нэвтрүүлэгт маань оролцоор авах болно. Ингээд танд сайн сайхныг шинэ оны ад жаргал гэрэл гэгээтэй тракшныг өрөөж байна. За баярлалаа. Тэгээд ирж байгаа 2015 онд Монголын нийт ард түмэн илгээрээ энэ хамгаалсан төрлөөрөө төвшин хамгаалсан байж энэ шинэ жил гэдэг сайхан цас мөсний орноос өвлийн өвгөн айлчлан ирж бид бүхэндээ шинэ итгэл, шинэ хөгжил дэвшлийг авчирдаг энэ сайхан баяраа бүгдөө сайхан тэмдэглээрээ үүр ач хөөхтүүдээ сайхан баярлуулаарай гэж хүсэн өрөөе дөө. За баярлалаа. Зочин маань бас өөрийнхөө цуглуулагчдын холбооны цуглуулагчийн гэрт байгаа ховор сонин шаазан өвлийн өвгнүүдийн цуглуулгын мэдээллийг товч бэлдсэнийг одоо хүргээд өнөөдрийн энэ шинэ жилийн дугаар маань энэ хүрээд жаргаж байгаа. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. The bells on bobtail ring, they make our spirits bright. What fun it is to ride and sing. No more champagne, and the fireworks are through. Here we are, me and you, feeling lost and feeling blue. It's the end of the party, and the morning seems so grey, so За тань шинэ жилийн мэнд хүргэе. За баярлалаа. За та Монгол шаазангийн тухай их сайхан альбом хэвлүүлсэн байлээ. Тий. Тэгээд бид бас нэг нэвтрүүлэг бэлдэж яваам л да. Тэгээд ер нь Монгол шаазангийн өөх түүхийн талаар бас та нэг ярьж өгөхгүй юу бидэнд? За. Манай Монгол улсад бол шаазангийн үйлдвэр 1955 онд халиуны давг дорж гэдэг хүний санаачлагаар энэ Монголын үйлдвэр хушааллын артилийн дэргэд байг, орчуудын артилийн дэргэд байгуулагдсан юм байна. За ер нь шаазангийн үйлдвэр байгуулагдахтаа бол бүгд найрамд Хятад ард улсын техник эдийн засгийн тусалцаатайгаар эхлээд одоо Хятадууд бас заа зурж ингэ зөвлөж ажиллаж байсан юм байна. Тэгээ 1955 оноос 63 он хүртэл Хятад улсууд ажиллаад 63 оноос монголчууд биеэ дааж ажилласан юм байна. 8 жилийн дараа гэсэн үг шүү дээ. 8 жилийн дараа. Тэгээд 2000 одоо 5 он хүртэл одоо шаазангийн үйлдвэр нийтдээ ер нь 50 жил ажилласан юм л да. 50 жилийн өөх төгтө том 50 жилийн өөх төгтө. За энэ хугацаанд бол одоо гол нь бол ерөөсөө энэ үйлдвэр анх байгуулахдаа бол монголчуудыг уудаг шаазангаар хангая гэж ингэж байгуулагдсан юм блэ. Гэхдээ энэний хажуугаар бол за 30 жилийнхээ ойгоор гэтэл 30 сая шаазан хийсэн байсан. Тэгээ ер нь бол Монголын 2090 он хүртэл 2000 он хүртэл бол ер нь Монголын өөрийнхөө дотоодын шаазангаар бүх ард түмнийг хангаж байсан. За энэний хажуугаар бол бэлэг дурсгалын шин чанартай ийм шаазан их үйлдвэрлэж байсан юм лээ л дээ. Өнөөдрийн бидний нэвтрүүлэг бол шинэ жил зориулсан нэвтрүүлэг байна. Тэгээ энэ сайхан альбом дээр үзэхээр энэ альбом дээр шинэ жилийн өвлийн өвгний дөв төрхтэй одоо шаазан эдлийн цуглуулга танилцуулсан байл. Тэгэхээр одоо хоёулаа энэ шинэ ондоо зориулаад энэ шинэ жилийн өвлийн өвгөн маань хэрхэн бүтсэн. Хэрхэн айл гэрч зочилж ийсэн тухай ярилцъя. За. Тэгэхээр миний цуглуулганд бол энд 10 одоо өвлийн өвгөн байгаа юм. За 50 жилийн хугацаанд бол мэдээж ер нь энэс өөр өвлийн өвгөн лавл миний мэдл нэг байдгийн блэ. Тэгээ ер нь байгаа байх гэж бодож байна. Бас араач 10-аар тогтоог. Энд одоо яг тоогоор бол 10 байна одоо энэ миний цуглуулсан бэл тий. За. Тэгээ энэ өвлийн өвгдүүд мэдээж хэрэг одоо монголчууд 40-од оноос эхлээд одоо шинэ жилийг бол одоо тэмдэглэж эхэлсэн. Тий. Тэгээ одоо энэтэй холбогдуулаад ёлкийн модны өмнө хүүхдүүдийнхээ
юуны өмнө заавал өвлийн өвгнийг одоо тавих юм шаардлага гарч ирээд тэгээ өвлийн өвгнийг бол одоо ийм олон янзаар бол хийж байжээ. За тэгтээ яг хуу шаазангаар хийх асуудал бол шаазан бол өөрөө амархан хагарч эвдэрдэг зүйл учраас энийг бол олон төрөл янзаар одоо жил гаргаж байсан байхаа. Тэгтээ арай нэг жилд ч юу юм ер нь тийм ээ. Тэгээ хамгийн анхны өвгнийг бол би энийг гэж боддгийн ер нь. За их сайхан. Энэ өвгөн бол их Монгол төрхтэй. Тий, одоо Бельгийнхээ уутыг барьсан. За энд нь бол Йолкн байна. За энэ ард нь бол одоо ингээд 27-той таягтай хэд утгаан зүүчгсэн гутлан мутал нь бол харагдаж байна. Сайхан Монгол утлаа өмссөн. Жинхэнэ монголжуу. Их монголжуу их сайхан ийм өвгөн байгаа. Тий. Залаатай малгай таваад. Энэ ногоон бас тий тацуурын хийж өгсөн байгаа юм. Тий. Энэ бол юм цогцлаад морин толгойтой таягтай байна тийм үү? Маш сайхан. 55-аас хойш 60-аад оны үед хийсэн юм шээ. Бараг хамгийн анхных нь болж тарлаад. Тийм нэлээ энэ дотроо бол хамгийн анхны. Ур хийсэн тийм бай. За дараагийнх нь ямар шүү? Тэгээд одоо энэ хоёр өндөр өвгөн байна, хоёр захын. Энэ хоёрыг л одоо дараагийн өвгцүүд байх гэж би тооцоолж байгаа юм л да. Энэ мөн одоо таяга барьсан одоо энэ Бэлгийнхээ богцтой бэлгээ барьсан. Одоо өвгцүүд байгаа юм. Одоо сая шиг бол хантаацтай. Хантаацтай болоо тийм ээ. Их сайхан. Тэгээ ер нь үл их сайхан хийсэн. Энэ бол яг бас төвсөлийн хувьд ойролцоо боловч бас ингээд энэ юуг богцыг чи юм харж ирээр хийгээд ногоон одоо юугаар бол сарсаар ингэж яадаг энтрийг гаргасан байна. Гаргасан байна. Тэгээ энд бол 3 эрдэн таягных нь орой дээр байгаа юм. Гэт гэхмчлэн ингээд бас янз Монгол юуг бэлэгдлийг тэр нарийн оруулсан байна. Энэ гоё шаазан байгаа юм. Энэ үл яг хоо энэ зураачийн бол эзэнтэй юм байгаа юм. Энэ Жаазингийн үйлдвэрийн зураач байсан Чойжсүрэн гэдэг хүн байдаг. За. Тэгээ Чойжсүрэнгөө өөрөө ингэж сайхан зурсан юм билээ л дээ энийг үл. Тий одоо ингээд мөн юутай сайхан антаастай. За энэ дээр нь бүр ингээд Бэлгийнх нь одоо богцуул ийм гоё зураг Монгол үндэснийхээ онгоцтой. Тэгээ энэ их нарийн детальчил зурсан бүр энэ хормон бол их нарийн болж ирсэн байх. Их нарийн урласаа тийм ээ. Их урлагийн өнгөрний хувьд ч гэсэн өнгө зогцлын хувьд бол нэлээд нарийн их нарийн зураг гаргаж хийсэн юм аа. Их гоё хийсэн тийм ээ. Тий. За энэ ийм сайхан. Тэр царай төрх мөрх бол тийм ээ. Их сайхан хүн бай. За шинэ жил маань бол ер нь одоо энэ Христосын мэндэлсэнтэй одоотой учраас бол Европч гаралтай, Орос гаралтай, Европ гаралтай ирсэн шүү дээ. 40-од онд одоо манай Монголд тэмдэглэгдэх болсон гэдэг. Энэ үл тийм Орос руу гаралтай бас тийм өвгний төрш байгаа. Төрхөн тийм байна. Сахлын айд тийм ээ. Сахал ерөнхийдөө царай. Тэгтээ энийг бол Монгол болгоод бас ингээд ард нь одоо юу үлзийтэй юм богц үүссэн улаан залаатай малгайтай тоомчилсан бас нэг өөрмөгц хийц байгаа. Арай сүүлээр хийсэн болоо энийг. Энэ гэж боддгийг тий. Орос тэр тухайн үеийн зөвлөлтийн хийж идрийг дуурайсан үйл юм байх уу? Гэхдээ би бас Оросын юуг нөө сайн мэдэхгүй учраас хэлэх юм алга. Гэхдээ бол ер нь одоо энэ бас л нэг аятайхан сайхан үг хийсэн байна. Энэ бас л одоо 70-аад он уу? Тий. За энэ бас нэг сони арай нэг өөрмөцтөө. За. Энэ өвгөн бол ийм улаан хавтастай юм барьсан байгаа. За одоо өвлийн өвгөн чинь одоо орж ирээд хүүхдүүдтэй уулзаад хаагур явсан ямар улсаар ямар амжилтныхаа орноос та бүхний багтан амжилтыг тэмдэглэдэг. Тий. Тэгээд одоо хүүхэд багцуудын одоо тэр сурлага хүмүүжил одоо тэгээд ажлын амжилтын талаар шүлгэлсэн их юм уншдаг байхгүй юу? Тэр хавцсандаа бол энэ дотроо хийчгээд тэрийг гаргаж ирээд дэлгээд уншдаг байсан. Яг тэгдэг байсан. Яг тэрийг л одоо тэрийг харуулсан юм байна. Улаан хавцтайгаа орж ирээд. Тэгээд наад дээр чи нөгөө хүүхдүүдийн бэлэг хүүхдүүдийн нэр шингээд байдаг тийм ээ. Тэгдэг байсан. Яг санаж байна тий. Тэгээд л энэ маягтай явагддаг байсан. Тэгээд зарим нь бол ийм гоё нөмрөхтэй бас. Өвгөн чи гоё ирнэ штэ. Бас ингээд улаан цагаан сахалтай тэгээд сайхан нөмрч гисэн. Тэгээд энэ дээр бол нөмрөг их тодорхой гэсэн байна тий. Тэгсэн байна. Устыг бодох юм бол илүү тий. Тэгээд яг нь ер нь Монгол хүний үндсэн шин чанар юуг яагаад энэ голд нь энэ улаан залаатай Монгол дээлтэй
ийм маягтай одоо хийдэг байсан юм аа. Сайхан юм ингээд дурсамж дүүрийн өвлөө хөвгдийг ингээд хараад сууж яхад бидний одоо хүүхэд нас одоо биднээс ахмад улсуудын дурсамж сэргээд сайхан аав ээжтэйгээ яаж сайхан шинжилгээ мөргөөснө. Тийм. Дурсан сан байх гэж бодож байна. Сан байх гэж бодож байна тий. За ийм сайхан цуглуулга таныг танилцуулсанд баярлалаа. Амжилт хүсье. За тэгээд эцэст нь төгсгөлд нь хэлэхэд манай цуглуулагчдын Эрдэнэ очир гээд нийгэмлэг байгуулагдсныг та мэдж байгаа шүү дээ. Тэгээ энэ нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс одоо таныг бас олон жилийн бас соёлын үеийг олон түмдэд танилцуулах нэр хүндтэй юм бас гавьяатай үс өөрийнхөө хүчин чармаалтаа хийж ягаад талархаж ингээд ер нь манай энэ нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс энэ Эрдэнэ очир нийгэмлэгийн хүндэт гишүүнээр одоо олох тийм шийдвэр гаргасан юм аа. Тэгээ ийм сайхан үндэхийг гардуулъя. Тэгээ таны ажил үс улам цэцгэлж яваг. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд гоё юм. шинжилгээ сайхан тэмдэглээрэй. За баярлалаа. За цуглуулагч улам арилж галтгаа. За. Он цагийн түүхэн үйл явдал гайхамшигт агшнуудыг төрөл бүрийн цуглуулганд хадгалан үлдэж, хойч үеийн өв соёл гэгэрлийн нандин сайхан мэдээллийг түгээж байдаг нийт цуглуулагч нартаа айлчлан буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж байна. Ирэх онд соён гэгэрүүлэгч телевиз цуглуулагч нэвтрүүлгээрээ Монголын олон гайхамшигтай сайхан цуглуулагч нарыг цэнхэр дэлгэцийнхаа хоймор урин дуудаж тэдний ховор сонин нандин өвгөөр та бүхнийг аялуулах болно. Цаг нар асар их хүч хөдөлмөр хөрөнгө мөнгөнд зарцуулан үр хүүхэд Монголын хойч үед үлдээх үнэт өвийг тээж байгаа та бүхэнд аз жаргал, эрүүл энх, гэрэл гэгээ ол замгийг олон мянган үзэгчдийн өмнөөс өрөөж байна. Дараагийн цуглуулагч нэвтрүүлгээр Монголын ард түмэн соёл гэгэрлийн үнэтэй сайхан өвийг нээн үзэж үр хүүхэдтэйгээ цуглуулагч болохын өрөөлийг хүргэж байна. Ирэх он жилүүд ирэх дугаараар иргэн уулзтлаа баяртай үзэгчтэй.